За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлагаар болохоор таны амьдралдаа мөрдөх дүрм болон нүүр тулах үнэн юу вэ гэдэг уншлага хийя. Тэгээд та бүхэн маань 1, 2, 3 гэсэн группээс сонголтоо хийгээд уншлагаа хүлээн авч сонсоорой. За ингээд 1-р группийн уншлагыг эхлэе. За таны амьдралдаа мөрдөх дүрм юу вэ гэсэн чинь ямар ч үед ерөөсөө л тийм хаан хүн шиг тийм ноён нуруутай хаанч ноён нуруугаа алдахааргүй тийм төлөв төвшин хин нэгэнд тийм түшигтэй тулахтаа тэгж явах ёстой шүү гэж байна. За нөгөө эрэгтэй хүн сонсож байгаа бол нөгөө яг л тийм эзэн хаан шиг удирдагч шиг тэгээд нөгөө альва нэг зүйлд нэг тийм айхтар амархан одоо нөгөө амьдралын элдв босын зүйл тохиолдоход тэрэн дээр амархан бууж өгдөгөө бүх зүйлд бэлтгэлтэй байдаг тийм ноён нуруутай гүндүүгүй сайхан эр хүн байхыг эмэгтэй хүн сонсож байгаа болвол тэгээд бүх зүйлийн гол цөмн түшиг тулгуур нь тэгээд нөгөө ямар ч зүйлд ийм нэг битта байхыг тэгж амьдрах ёстой шүү гэж байна. За тэгээд мөн одоо энэ 1-р группийг сонсож байгаа хүмүүсийн хувьд бол гэр бүлээ номер 1-т тавиарай гэж байна. Одоо нөгөө магадгүй ажил алба нийгмийн харилцаа гадаад дотоод харилцаа юу гэдгийг тэр бүх зүйлээс хамгийн нэгдүгüүрт тавих ёстой юм нь болохоор танаа гэр бүлийн харилцаа шүү гэж байна. Гэр бүлийн халуун талаан уур амьсгал шүү гэж байна. Тэгэхээр нөгөө энэ группийг сонсож байгаа хүмүүсийг болохоор нөгөө айгуу сайхан найр цэнгэл хийгээд нөгөө голомт бадраасан хүмүүс нэлээдгүй дийлэнх хэсэг нь сонсож байгаа юм байна. Тэгэхээр ямар зорилгоор тэгж гал голомт бадраасан бэлээ гэдэг юм аа айгуу сайн бодороо гэж байна. Зүгээр л тэр амьдралдаа мөрдөх хамгийн ихний эдгээр дүрм байгаад шүү. За тэгээд дээр нь одоо нөгөө юмд нөгөө адгаж төрөгдөж битий түргэн битий байгаараа гэж байна. 3-р дүрм нь. Тэгэл за яг одоо нөгөө аргуугаас охинтон дэр гэж монголчууд нэг тийм үг хэлээд идэх шиг тий. Яг тэрэн шиг нөгөө нэг за энэ байхад бол эхний ээлжинд нэг иймэрхүү ахтал болно штэ гээл өөрөө өөртөө нөгөө дэлгэр өгөөж өгөхгүй юмыг дэлгэр өгөөж өгнө болгоно гэсэн аясаар нөгөө хэрэггүй зүйлийг өөрөө өөртөө ингээд аваад наагаад ээж болохгүй шүү гэж байна. Энэ нь болохоор нөгөө юу ээж болно? Ерөнхийдөө нөгөө материаллык тал руугаа эд зүйлс. Тэгээд дээр нь одоо яа харахгүй нэг юм өөрт чинь нэг тийм амьдралд чинь нэг тийм 100% хэрэг болохгүй нэг 50-60 байсан ч яг уу байхгүйсэн ч яг уу тийм юмнуудыг ингэж өөртөө яарж адгаж ингэж аваад ах болон хэрэггүй шүү гэж байна. За тэгээд дээр нь түүгээр явж байгаа гайг үүгээр дууддаг битгий байгаараа гэж байна. Тэгээд нөгөө нэг таны амьдралд огт холбоогүй сүлбээгүй тийм зүйл байх юм бол тэдгэрийг нөгөө нэг алсуур нь ингээд нэг хаяач гэсэн ингээ өнгөрөөч сураараа гэдэг юм хэлж байна. За тэгээд их галтаа цогтой хямартай байх ёстой шүү гэж байна. Галтаа цогтой хямартай бай гэдэг нь болохоор альва зүйлийг ингээд захираад өгөөдөөд зандраад дээрлэхэд гэдэг юм уу те. Тэр талаас нь биш шүү заа юу. Хүн заяатай байгаараа гэдэг талаас нь. Хүн сэтгэлтэй, хүмүүн заяатай, дэлгэр заяатай тийм байгаасаа гэдэг талаас нь хэлж байгаа шүү. За тэгээд дээр нь энэ нөгөө голомтныхоо нөгөө юг гал голомтыг аягүй сайхан дийдэлж бадраах ёстой шүү гэж байна. За тэгээд нөгөө хөдөлмөрлөختөө нөгөө нэг аягүй сайхан тийм
гигэн сайхнаар хөдөлмөрлөдөг байгаараа. Ажил хөдөлмөрөө хийж байгаа их л завгүй хүмүүс уг нь энэ группийг сонсож байгаа юм байна. Тэгэхээр нөгөө ажил хөдөлмөр байж болно. Эсвэл одоо өөрөө өөрсдийн чинь хийж байгаа судалгаа, шинжилгээ юу гэдгийг те одоо ингээл хичээнгүйлэн сурах ёстой. Эсвэл тэр элдв бусын орчуулга, элдв бусын эрдэм шинжилгээний ажил, дээр нь сурлах хөдөлмөр одоо нөгөө өөрийн чинь заавал өөрөө хичээн зүтгэж ээж өөрөө гүйжийг хүртэх ёстой тийм зүйлээ хийж явах үедээ хизээч битий бодлогошроорой. Хизээж битий гундаарай. Их сайхан дэлгэр заяатаа хийгээрээ. Ажил албаа хийхдээ хар өнгийн хөдрөг юм дээгүүрээ битий өмсөөч гэж байна. За тэгэхээр ингээд аягүй сайхан бодоорой. Тэгээд энийг аягүй сайхан хичээнгүйлэн хийгээрээ. Тэгээд нөгөө ариулан хямгадах юмаа ариулан хямгадах үедээ хямгадаараа. За ёо. Зүгээр дэлгэр заяанд нь өгстой юм аа өх үедээ өгөөрөө гэж байна. Тэгэхээр нөгөө юм ингэж агаар сэлгэж гэдэг юм уу? Нөгөө орж гардаг тавилан байгаа штэ тий. Тэгэхээр тэрийг аягуусаа бодох ёстой хүмүүс шүү гэж байна. За тэгэхээр энийг ингэж аягүй сайхан бодох ёстой байна. Тэгээд гэгерлийг олъё. Одоо ингэж амьдрахаа болъё. Одоо ер нь амьдралын төлөө зүтгэе гэд гэгэн бодолд бодсон мөртлөө тэр бодлоо биелүүлж гүйцээж чадахгүй байх юм. Тих хэрэггүй шүү гэдэг энэ заа юу. Тэгэхээр нөгөө аягүй сайхан ингээд яг л тэгээд нөгөө нэг оюун ухаандаа ингээд өөрийгөө болохгүй байгааг мэдсэн бол тэрнийхээ эсрэг яагаад ингээд тэмцэл хийхгүй байгаа юм? Яагаад бодлоос салшгүй байлгаад байгаа юм те? Тэгэхээр ингэж болохгүй байхгүй юу? За тэгээд үнэхээр сайхан ингэж эдгэр зүуд ингэж анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө нэг эд материал, үйл тавилан, эд материалаар одоо тэрий бол зөндөл ингээд яг хүний амьдрал чинь баян штэ тий. Тэгээд нөгөө нэг олох нь олж л байдаг, гарах нь гарч л байдаг тавилан байхгүй юу. Тэгэхээр нөгөө мөнгөөр худалдаж авдаггүй зүйл гэж бас байдгийн байж тээ гэд ингээд бас нэг тийм сонин санаашрал үзүүлээд байгаа хүмүүс сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо би болвол тэр санаашрал дүүрсэн тэр өдрүүдийг л одоо ингээд болиоч л гэж би баг хэлэх юм байна. Та амьдрал дээрээ уг нь нарна ахгүй юу. Тэгэхээр та өөрийнхөө үнэлэмжийг их унтраасан хүн юм байна. Өөртөө итгэхээ бэлдсэн. Өөрөө л бусдад итгэхээ бэлдсэн. Тавилан заяа ингээд айгүй сайхан баг ингээд алтан карта мэй гэд ингээд өөрт чинь өгч явахт тэрийг ингээд нөгөө зөв тийш нь залж дийлэхгүй. Ийм болцсон хүмүүс яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд айгүй сайн бодоорой. Та энэ амьдралын наран шүү гэж байна. Энэ бол үнэхээр сайхан төлөв гэж би бол хэлэх юм байна. Ийм сайхан төлөв бууцсан. Хорвоо дэлхий дээр нэг л наран ижиг байгаа. Гэхдээ та нөгөө амьдралынхаа наран та өөрөө юм. Үүнийг их болох ёстой шүү. Тэгээд нөгөө одоо ингээд нөгөө дөнгөнд орсон юм шиг байж байгаа. Тэгээд ингээд амьдралын дунд одоо нөгөө нэг юм баг амьдралын төлөөх тэмцэл нөгөө юунд дайнд орж байгаа юм шиг тийм хатуурхал үзэж байгаа хүмүүс байгаад байна. За тэгээд тэр дайны ялагч нь та байх болно. Та шагналаа хүртсээрч байгаа юм байна. Эхлээд ингээд бүх зүйл чинь хаагдмал боогдмал байж байгаад тэр амьдралын төлөөх тэмцэл донд та өөрөө юу яаж орсон юм бэ? Тэгээд тэр амьдралынхаа нөгөө нэг тэмцэлтэй та ингээд ялсан байна. Гэхдээ та хизээч тэр одоо туулсан замналаа хизээч мартаж дийлэхгүй юм байна. Яг хөө тэр нөгөө нэг альва нэг зүйлийг одоо амьдралаас авсан шарах одоо хайртай татны хүнээ
алдах, хүн дээр өвдөх, элдв бусын гинтийн осол аваарт орох барих. Тэгээл нөгөө нэг хамгийн дотны хүн тэнгэр болчоор тэрийг бол хүмүүс мартна гэж байхгүй л дээ. Тэгээд нөгөө хамгийн их гомдоох хэрэггүй хүн нь гомдоочхоор бас тэрийг мартах хэрэггүй ингээл бодолт нь ингээд уягдаад байдаг юм бол байдаг. Тэгтээ заавал тэр их хатуурхлыг ингэж бодож ингэж шаналж явах шаардлагагүй шүү гэдэг юм хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд зүгээр л алсыг хар ирээдүг хар тэгвэл өстө үнэхээр гайхалтайгаар бүх юм чинь юу жигдэрнэ. Тэгээд энэ нөгөө нэг одоо тэгээд та бүхэн маань ингээд одоо угнах ингээд энэ амьдралынхаа наран шүү гэдэг ийм дэлгэр заяатай төлөв гарсан учраас би уг нь цаашаа хөзөр татахгүй бай гэж бодоод байгаа боловч энэ дээр ингээд нөгөө нилээдгүй их олон мессежийг сонсох ёстой хүмүүс олон байгаад байгаа учраас цаашаа бас нэг ганц хоёр хөзөр татаад тэгээд юу яа да төлгөө нэг цааш нэгээд нэг баг зэрэг явуулчих гэж бодож байна. Тэгэд ямар ч байсан тэр сэтгэл зүйн шарах гэдэг юмыг байхгүй болгох ёстой, тавьж явуулах ёстой, хүлээснээсээ гарах ёстой. Тэгээд тэр нөгөө энэ юуг группийг болохоор тэр нөгөө анхны амьдарч исэн голомтондоо очиж чадхаа байсан хүмүүс сонсоод байгаа байхгүй юу? Анхны голомт нь одоо эмээ өвөгийн голомт ээж болно, аав ээжийн голомт ээж болно, эсвэл анхны нөхөр анхны эхнэрийн голомт ээж болно, эсвэл одоо өөрийгөө олъё гэд ойр ганцаар нэгээрээ амьдарч исэн голомт ээж болно заа юу. Тэгэд энэ голомтны хүлээлт догшрол гэдэг юм бол өөр дээр чинь үнэхээр байгаа шүү. Тэгэхээр энэ голомтын догшрол гэдэг юмыг аргадаараа, ивэлээрээ, хүндлээрээ, шүтээрээ, бахархаараа ивэл өгөөрөө очиод засаал сэлбэл дотор нь халуун дулаан энерги ингээл хийгээд байдгуумаа биелүүлээд байдгуумаа гэхэд алсаас ч болтугай нөгөө үйл юм өргөөрөө дэлгэр заяатаа өргөөрөө одоо тэр элдв бусын сэтгэлээ шингээсэн үйл байж болно. Одоо өөрийнхөө сэтгэлээ шингээж хийсэн одоо тэр цай байж болно. Сүйтэй цай шүү. Сүйтэй цай, цагаа буюу сүү. Шар цагаан будаа, халтар арваа юу гэдгийг те. Тэдгээр зүйлийг өргөх ёстой шүү гэж байна. Тэгээд нөгөө нэг тэр үед л сайхан байж дээ гэсэн харамсал ингээд юу яагаад ах юм. Харамсал төрүүлж ингээд бодоод байгаа юм бас байдгийн биш үү за. Тэгэхээр тэр өргөө гэрийн үйл хишгийг нь хүртэж явсан учраас тэн дээр ингээд нөгөө юу өргөчхөө гэдэг юм гарч байна. За дээр нь өөр нэмэлт мессеж юу байх нь вэ? За ийм байна. Одоо нөгөө нэг таны нүүр тулах үнэн болвол одоо нөгөө ажил карьерийн хувьд одоо ингээд уулзч очих хүн байж магадгүй. Эсвэл нь одоо нөгөө хайртай дотны хүн те хайрны жил одоо тэр нөгөө юу гэдгийг суугаагүй ч гэсэн ийм уярхаж нөхрөлж исэн хүн ч юм уу те. Тэрнтэйгээ ингээд нүүр тулаад ингээд ойлголцож ярилцаач гэж байна. Заавал энэ хүнтэй ярилцаж ингэж та галт тэргэнд суугаад явсан ч гэсэн өөрөө их харамсах юм байна. Таны нүүр тулах үнэн чинь энэ юм биш үү заа юу. Та ингээд явлаа, инглээ, тэглээ, би өстө нэрээ нүдэнд чинь харагдахаа болчих гэдэг юм уу те. Тэгэл нэг их томроод нөгөө одоо хурдны галт тэргэнд суучий гэж бодъё л доо.
Тэгвэл та хурдны галт тэрэгнээс ч хурдан гүгээд ирээсэ гэж хүсэх юм бэ тэр хүнийгээ. Тэгэхээр одоо хүн хурдны галт тэрэгнээс хурдан байна гэж байхгүй шүү дээ. Тэр хүн чинь дотроо бодолтой дорой суртай хүн байгаа. Амьдралыг эргэцүүлнэ, бодно тий. Тэгэхээр нөгөө галт тэргэнд суух гэж хитрхи их яарад яах вэ гэж байна. Таны нүүр тулах үнэн чинь энэ юм байна. Тэгээд нөгөө ерөөсөө харахыг хүсээгүй, туулахыг хүсээгүй тавилангаа туулсан хүмүүс сонсож байгаа байхгүй юу? Гэхдээ та тэрийг хичнээн арчиж алга болгох гээд өстой балруулдаад ингэжсэн ч гэсэн нэг тийм сэтгэлийн тийм юунд чинь байж байгаа учраас та зүгээр энтэйгээ нүүр тулаад тэгээд зүгээр ойлголцох ёстой шүү гэж байна. Олны дунд бол их онцгой хүн гэдэг байгаа байхгүй юу? Өөрийг чинь их онцгой хүн. Тэгээд энэ амьдралаас өд ах уу, чулуу ах уу гэдгээ өөрөө шийдэх юм байна та. Нүүр тулах хүн чинь тэр юм байна. Одоо нэг ямар кинон дэр хэлээ нэг айхтар ингээл чулуугаар шидэл дээслэхэд идэг штэ тий. Тэгэхээр тэр чулуугаар нүдүүлэх юм уу? Хөнгөн дэврүүн өц шиг ингэж юу яах юм уу? Их хөнгөн ийм дэврүүн сайхан сэтгэлийн амар амгалан идэлцэн ийм хөнгөн шингэн байх юм уу гэдгээ та өөрөө сонгох юм байна. Одоо нөгөө таны амьдралын чинь бүх юм таны гарт байгаа юм байна. Та яаж хөдлөн, та яаж нүүн, яаж нүүдлээ зөв болно, хожлон таны гарт байна. Та буруу нүүвэл та хожигдсон, та зөв нүүж чадвал та хожно гэсэн ийм юм дээр ирсэн байгаа юм байна. Энэ нь бол өстой жинхэнэ таны нүүр тулах хатан үнэн байна. Тэгээд хизээч үлээдээ бас нэг уншлага дээр хизээч битгий суудлаа битгий орхиорой. Нөгөө юу ядсан бэ шүү? Суудал чинь эзэнгүйдсэн бэ шүү? Өөр хүн шунах үедээ гэдэг анхааруулга нэг хилжсэн санагдаад байх юм. Тэгэхээр тэр мессеж дахиад нэг ингэж гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг нөгөө нэг өстой үнэхээр үлийн дургүй үнэн гэдэг шиг сонсох ёстой хүн л сонсож байгаа гэж би хэлэх юм байна. Чиглэлээ зөв бол суудлаа битгий орхи. Тэгээд эд материал болвол тэгээд яах вэ? Ордчил лээдгийн, гарч л лээдгийн тий. Тэгээд ингээд нэг юм аягүй сайхан эд шидийн гимээр тийм тавлин заяа өөр дээр чинь угаасаа удамгүй 90 заа юу. Тэгэхээр нөгөө нэг бити нөгөө нэг сууцаа эзэмгүй орхиоч. Тэгээд дээр нь тэр нөгөө ханан дээрээ тэр нөгөө яах вэ тэр хүний сонирхол байдаг болов нэг цаг маг ингээд зүудсэн 9 шидийн нэг тийм басан болоогүй одоо нөгөө нэг одоо хүнд нөгөө нийцэхгүй таацахгүй юм гэж бас байдаг байхгүй юу. Тэгэхээр яг тийм нийцэхгүй таацахгүй юмыг ингээд нэг юм ханан дээр ингээд бүгдийг ингээд сэлцсэн ч юм уу зүүцсэн ч юм уу тэгцэн байгаа байхгүй юу. Тэгээд ялангуяа тэр цаг магийг бол тэгэж энэ группийг сонсож байгаа хүмүүс бол та нарт бол нэг айхтар тэгж зохиод авах юм бол биш шүү гэж хэлж байна. За тэгээд энэ дээр ингэж ах юм. Одоо таны яг явж байгаа зөвч нь бол одоохондоо бол маш их буруу байна. Таныг зогс гэж байна. Тэгээд өндөр хавцлын ирмэг дээр очичоод доошоо өсөрхөө гол ус тарж байвал хүн сэлээд ч гэсэн ингээл арал дээр ч юм уу ирэг дээр ч юм уу ингээл гарчихал байх. Гэхдээ тэр доор чинь одоо гол ус байхгүй байна гэж анхааруулад байна шүү. За. Та амьдралын нүүр тулах хүн чинь одоо та зогсоод буцаад нөгөө үүсгэл рүүгээ буюу ирсэн зам руугаа буцах ёстой юм байна. За та тэрийг одоо ингээд нөгөө үг зөрөөд ч гэдэг юм уу, бадрангуй зангараа ч гэдэг юм уу, үсрээд туулаад ингээд бүр ямар нэгэн аргаар ингээд даван туулсан ч гэсэн хувь заяаныхаа тэр нөгөө багныг ингээд дээгүүр нь тасалчж байгаа гэсэн үг шүү гэдэг ийм хатуу мессеж гарч ирж шүү. За. Тэгэхээр айгүй сайхан бодорой. Тэгээд энэ нэг айгүй тийм гоё одоо тэгээд энэ гадагшаа дотгошоо аялын маялын тэгэл тэр барилга байшин гоо үзэсгэлэн одоо
нөгөө нэг Монгол улсыг маань одоо нэг хөгжилгүй буурай элдв бусын тэгэл өстой нэрээ тэр нэг сайхан гэрэл чийдэн ассан өстой нэрээ дэлгэр заяата тийм газар байдаг одоо өстой тийшээ явна барин гээл аял зугаалал ингээл явж байгаа хүмүүс зөндөө сонсож байна. Тэгтээ нөгөө нэг л зүйлийг асуумаар санагдаж байна. Тэгэд яг тэр дэлгэр заяатай газар очиод сэтгэл чинь дүүрэн сайхан байсан уу гэж асуух гэж байгаа байхгүй юу? Хизээч дүүрэн байгаагүй, ганцаардал, гансрал тэгээд тэр амьдралын утга учирыг олж таниагүй байдал нөгөө бүх үнэн сэтгэлээ ингээд дивсээд яриа ихэд хажууд нь төшиг үгүй байдал бүгд л яг л бах байдгаараа байгаа үстэй. Тэгэхээр хүн нөгөө ямар ч үед үүсгэл рүүгээ нулимж болдгоо гэдгийг л хатуу анхааруулахыг хэлж байна да тий. Тэгэхээр энийг ингээд аягүй сайн бодоорой. Тэгээд та амьдралдаа мөрдөх дүрм журмаа мөрдөөд одоо ингээд нэг гэрэл гэгээтэй байгаа элдв бусын тэр нөгөө шаналл зовлон гуны готрол тэр бүх юм ингээд орхиод та нэг нэгээр шат ахиж явах юм бол та тэндээс өстө үнэхээр дэлгэр заяа гийсэн тийм хайрцгийг та өөрийн гараараа нэрээ шүү. Энэ бол өстө үнэхээр тэгж хэлж байна. За тэгээд нөгөө нэг ивэл жинхрэлж дийлээгүй өрийн заяа байдаг бол одоо тэр элдв бусын тэр үр хүүхдийн тэр зураг хөрөг 9 шидийн гадаад дотоодын үр хүүхдийн зураг хөрөг тэр хадгалж барих ханан дээрээ өлгөх элдв бус болох харамсал үзэх тех хэрэггүй шүү гэж байна. Нэгэнт нөгөө тавлан заяаг нь дээдэлж чадаагүй ээжэж одоо тэгээд харамсаад яах вэ? Одоо нэгэнт ямар цаг хугацааг буцаачж болох юм штэ. Тэгэхээр ингээд нөгөө айгуу сайхан бодолтой байх хэрэгтэй юм бэ шүү. За юу. Харин тэрнийхээ оронд их сайхан үр хүүхдийг баярлуулж баясааж гэгээ гэрэлтэй явуулахад өмг төшгөө оруулвал тэгээд тэр нь их дээдийн заяа болно гэж. За тэгээд нөгөө хорвоо дэлхий нүдтэй шүү. Яагаад нөгөө хэлсэн ярьсныг биелүүлэхгүй байгааг чинь харж байгаа шүү гэдэг мессежийг бас давхар хэлээд дээ шүү. За юу. Одоо нөгөө магадгүй нөгөө нэг юу за энэ миний энэ уншлагыг уншаад сонсоод ч юм уу те эсвэл өөр хүний уншлага ямиг сонсоод ч юм уу эсвэл өөр нөгөө нэг үздэг хардаг хүн дээр очиод нөгөө тавилан зайгаа бүгдийг ирж сураад тэгээд за юм байх ёстой шүү, тийм байх ёстой шүү гэдээ ингээд хэлж яхад нь тэрийг нь мөртөхгүй байгаа ч юм уу үгнээс нь зөрөөж байгаа юм уу те тиймэрхүү байдал гаргасан хүмүүс бас сонсоод байна. Нэлээдгүй их сонсож байна. Тэгэхээр та бүхнийг нөгөө хорвоо дэлхийн нүдтэй шүү гэдэг имийг л юу сануулж хэлээд шүү. За. Тэгээд би дээрээ шивэстэй хүн тэгээд нөгөө 90 аз жаргалгүй хүн төшиг үзээгүй хүн одоо нэг юм сайхан хайртай уулзахыг хүсэж байгаа хүн тэгээд нэг юм байнгын дарамт шахалтанд байж байгаад нэг арай гэж нэг чөлөөлөгдөж байгаа хүн те иймэрхүү хүмүүс сонсож байгаа бол нөгөө шаардлагатай гэж үзвэл та нар манд хувийн уншлага авч болно. Яа харахгүй эдгээр хүмүүсийг бол юу яаж чинь. Тэгээд та нар маань их байгаль дэлхийдээ хайртай, инэрлтэй, ивэлтэй яваараа заа юу. Тэгээд та ягаад ч та нар дээр ингээд нөгөө юу гэж гараад ишүү за. Нөгөө юу. Уул усны тогшрол гэдэг юм бас гараад ишүү за юу. Тэгэхээр энийг ингээд нөгөө аягүй сайхан аргаддаг, өршөөл ирдэг, уучлахгүй те. Тэгээд үйл юм өргөдөг, дээдэлдэг, шүтдэг, авралддаг тийм байгаарэ гэж байна. Тэгээд ингээд нөгөө дотроо нөгөө нэг юм юу машин дээр авах гэж байгаа нэг айгүй их зөрчсөн те ийм хүмүүс байна. Тэр үлээ угаасаа аван заа юу. Зүгээр наадах чинь чамайг чиний ухаанаас шалтгаалж хүрээд ирэх зүйл гинэ. Тэгэхээр их ухаантай байгаараа. Хорт зуршил битгий ирэглээрээ. Тэрийг л гуйж шүү за юу. За тэгээд энэ нөгөө авах гэж байгаа юм чинь аавна. Тэгээд нөгөө нэг ягаад ч юм энийг үзэж байгаа хүмүүстэр ингээд нөгөө нэг юм ханийн түшгийн ивэл инхрэйлэн жоохон холдсон хүмүүс сонсоод байгаа байхгүй юу? Яг уу тэр нөгөө найз нөхдийн үрээлэл
одоо бизнес хамтрагч тий ажил карьерийн хувьд эсвэл одоо нөгөө дарга захиралтайгаа итгэлийн олцсон ч юм уу тиймэрхүү хүмүүс сонсоод байгаа мөртлөө яг цагаат болоход яг өөрийнх нь ивэл инэрл хайр дурлалын асуудал нь жоохон сэвтцэн холдсон хүмүүс сонсож байна. Тэгээд нөгөө эдгээр хүмүүс шаардлагатай бодвол нь хувийн онцлог авч болно. За би одоо нэг л юм хэлье. Энэ дээр нөгөө нэг нэмэлт анхааруулга юу байна вэ? Нүүртлэх хүний юу вэ гэдгсэн чинь ерөнхийдөө энэ дээр нөгөө нэг юм хайртай дотны хүнээ алдсан хүмүүс сонсож байна. Бүр ингэж алдаад, бүр ингэж нэг юм гансрал гэдэг юмд орцсон. Бүр тийм. Тэгээд нөгөө нэг тэгээд өргөө гэрний эзэнгүйдсэн юм шиг. Тэгээд энтгээр хүмүүс нөгөө одоо нөгөө монголчууд ярьдаг штэ тий. Өсний араас өгөх штэ. Тэгээд амьдрын шүү дээ гэл. Тэгэхээр яг нөгөө нэг тэр үгийг л би ингээд давтаад өвчмөрч юм шиг санагдал байна л та. Гэхдээ нөгөө яг нөгөө асар их юм сэтгэлийн шаналл гансрлыг чинь ойлгож байгаа учраас одоо шууд энэ онцлог дээр бол тэгж шилэх нь их зохимжгүй юм шиг санагдаж байна. Ягаад гэвэл асар их юм сэтгэлийн дарамт шахалтанд орсон хүмүүс байгаад байгаа учраас тэгэхээр нөгөө таны тэр бодож байгаа бодол чинь буруу зүг рүүгээ явах гээд шүү. Тэгэхээр нөгөө эргэж хараарай. Ирээдүгөө хараарай тий. Айгуу сайхан алхаж байгаа мөрөө хараарай. Ингэж л хэлмээр юм байна. Орой өчийн цагаар орой ганцаар битгий яваараа. Өргөө гэрийнхаа нөгөө энергийн сэлбэрээ. Өргөө гэрээгээ нөгөө нэг асар их таацахгүй байна, таацмаагүй байна. Эндээс явчвал бүх дурсамж мартагдах юм шигч тэгж санаж байгаа ч хүмүүс бас сонсч иж магадгүй. Тэгэхээр өргөө гэрээ зүгээр тэгж ингэж дортолж өрхөжсөнөөс дээдэлж засаач, дээдэлж сэлбээч л гэж би бараг хэлэх юм. Тэгээд та нар маань за магадгүй тамхи татдаг хүн байвал заа юу. Тамхи татдаг хүн байвал одоо нөгөө нэг гал түүдэг асаах гад байж байгаа хүмүүс одоо ламагаар ч юм уу те. Тиймэрхүү нөгөө энгийн бус тавилангаар гал бити ингэж асаадаг байгаараа. Яг зориултын дагуу юмыг хийх ёстой шүү гэж шүү. За. Зориултын дагуу асаах юмаа асаана. За юу. Энэ бол их тийм одоо ла гэдэг юм чинь бас нөгөө нэг тийм юу биш байхгүй юу? Энгийн зүйл биш байхгүй юу? Ла чин чүдэнзээр өдөөгдөж асаадаг үстэй. Тэгэхэд бид нэр зул өргөчөөд зулнаасаа ч гэдэг юм уу тэр элдв бус юм асаагаад ингээд ёсхуудад идэг хүн биш шүү дээ тийм ёс чудаггүй ард түмэн биш байхгүй юу? Тэгэхээр ёс чудагтай амийг ёс чудгаар нь байлгаач л гэж би хэлэх гээд шүү. За. Эсвэл нэг аюултай чих наашийн нэлийн юу яах анхаарах ёстой нөгөө мессеж том мессежүүд айгүй их юу яаж байна гараад байна. За тэгээ шаардлагатай бол та бүхэн маань хувийн онцлог авч болно. Тэгээд дээр нь одоо нөгөө юу өөрийгөө өөрчлөх тэр одоо өөрчлөлтийг одоо баг энэ онцлогыг сонссон өдрөөс эхлэжээ л гэж би баг хэлсэн шүү. За. Тэгээд нөгөө цаг хугацаа гэдэг чинь урт юм шиг мөртлөө богинохон шүү гэж байна. За юу. Одоо гундах биш дэлгэрэх цаг чинь шүү гэж хэлж шүү. За. Тэгээд тэр мөнгө санхүү хөөцөлдөж байгаа барьж байгаа хүмүүс бол хамаагүй тэр чинь бол зүгээр бүтэн материалын тал дээр ингээ бүх асуудал чинь ингээ зэгцээ олж дийлнэ гэж байна. Харин чи өөрийнхөө дотоод сэтгэл мөн чанарыг ингэж олж дийлээгүй байна гэдэг юм хэлээд шүү. За. Тэгээд нөгөө хүүхэд насны дурсамжилтсан тэр газар орноо эргэх болцсон байна. Хүүхэд шиг ингээд нэг юм бодож санах юмгүй гүү чарайгаа дэлгэр заяатаа их баяр хөөртэй байх цаг хугацаа чинь болсон байна. Тэгээд нөгөө алийн болгон нөгөө амьдралын нухчаанд дунд нухлагдаж, гундаж, сэвтэж явах үедээ гэдэг юмыг
хэлж шүү. За яа харахгүй тэгээд тийм юу анхааруулгыг хэлээд юм. Тэгээд хорвоо дэлхий нүдтэй гэдэг шүү. Тэгээд тэр элдв бусын нөгөө нэг буруу зөрүү үйл тавилан битгий их хийгээрээ зөв сайхан яваарэ. Тэгээд нөгөө нэг зөв сайхан яваарэ гэчингүүд би өөрийнхөө мөрөөрл явдаг хүн тэгж яхад тавилан заяа надад хатуурсан шүү дээ гэд одоо миний өдөөс одоо тэгж тайлбар тавиад байх шиг байна. Гэхдээ яг нөгөө та тэгээд нөгөө тавилан заяа чинь ингээд буруу зөрүү өөрийн чинүүдээс ингэж буруу зөрүү эргэлээ гэд та өөрөө буруу зөрүү явж болно гэсэн үг биш байхгүй юу? Тэгэхээр ингээд аягүй сайхан тийм дэлгэр заяатаа гэгээ мөртөө яваараа л гэж хэлэх гээд байна. Яагаад гэвэл одоо энэ нөгөө анхны тэр нөгөө амьдралдаа мөрдөх дүрм гэдэг юмыг ингээд төлөв татхад бол таныг өөрөө энэ амьдралынхаа наран шүү дээ. Дэлгэр заяатаа яваараа хорвоо дэлхий танд алтан картаа өгсөн шүү гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрийг ингээд аягүй сайхан бодох шаардлагатай байна шүү. Тэгээд өстой. За тэгээд нөгөө би болвол энэ онцлогоноос бол би авахын наваараа хаяхын хаяараа гэж бол би хэлэхгүй. Энэ онцлогыг сонсож байгаа бүх хүмүүсийг би заавал бүгдийг аваараа гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ онцлогыг нэрээ өстой үнэхээр сонсох ёстой хүмүүс нь сонсож байгаа учраас заавал энэ бүхнийг аваараа тунгаан бодороо. Тэ нэгийг бодож хоёрыг тунгаан гэдэг шүү дээ, тэ. Тэгэхээр нэг үгнээс хоёр утгыг салаалж бодож ухаж ойлгороо гэж би хэлэх гээд байна. За тэгээд та бүхэн маань шаардлагатай бол хувийн ажиллагаа авч олно. Тэгээд нөгөө дараагийнхаа бичлэгээр бүгдээрээ уулзъя. Баярлалаа. За ингээд 20 дугаар группийн ажиллагааг эхэллээ. За 2 дугаар группийн хувьд маань болохоор ерөнхийдөө нөгөө амьдралын үн цэнийг нь мэдрэгч байгаа ч гэж байна. Нэгдүгээр дүрм чинь амьдралыг үнэлж сур, хөндлөж сур, дээдэлж сур. Тэгээд нөгөө нэг ингээл айгүй тэр нөгөө ажил үйлс юм нь бүтэхгүй, хинд итгэхээ мэдхгүй, яахаа мэдхгүй ингээд асар их тийм дөнгөнд орцсон амьдралын ачааг үүрж явж байгаа. Тэгээд асар их юм гомдолт хийсэн одоо нөгөө нэг давааны цаана даваа гэдэг шиг л айгүй их зүйлийг ингэж үүрч туулж явж байгаа хүмүүс сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг яагаад эдгээр бүхэн эхэлсэн бэ гэхээр өвөг дээдсийн хатуурхал гэдэг юм байдаг юм байна. Удам угсааны өвөг дээдс эмээ өвөөгийн чинь эмээ өвөө тий. Ээж аавын чинь ээж аав, ээж аав эмээ өвөөгийн чинь ээж аав гэдэг дээших үе ингээд аюу сайн бодож үзээрэй заяа. Тэр хүмүүсийн нөгөө тэр хүмүүсээс дамжиж ирсэн одоо нөгөө юу л гэж хэлэх юм бэ? Хатуурхал. Түүнээс ш одоо нөгөө зөвхөн таны тавилангаас болоод ингээд бүх юм чинь хаагдсан, боогдсон, элдв бус болсон зүйл бол байхгүй. Тэгэхээр нөгөө таны амьдралдаа мөрдөх дүрм чинь бүх зүйлд гэгээлэг хандах, хатуу тэр зовлон зүтгүүр шаналл, сэтгэлийн шаналл, гутрал, гониг байдаг бол тэрнийгээ тавьж явуулах, элдэн хөөх. Тэгээд одоо амьдралын ингээл айгүй их юм ачааг ингээл одоо ойр нэгээрээ нөгөө ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг л ойр нэгээрээ үүрэл дүүрэл тэгээл ингээл явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ амьдралын энэ ачаад дарамт төлөөсийг ингээд өөрөөсөө салгуулах гэж хэлэх юм байна. Ядаж хажуудаа нэг сайхан төшигтэй ч юм уу те. Тэгж явах ёстой шүү гэж байна. Тэгэхээр таныг нөгөө амьдралын 2 дугаар дүрм чинь болохоор таныг нөгөө төшиг тулгууртай байх. Тийм байх ёстой шүү гэж байна. Заавал туршлага дэмжлэг авдаг тийм төшиг тулгуур болох хүнтэй байгаараа. Тэгэхгүй бол та нөгөө хитрхи их юм ойр нэгээрээ их шаналж яваа юм байна. Тэгээд ягаад ч юм өсвөр нас, идэр наснда адилхан ингээд юм жоохон тийм шаналгаатай байсан гэж хэлчмээр юм байна. Тэгэж угаасаа төлөв хэлээд байна. Тэгэхээр нөгөө тэгээд яг зовсны эцэж жаргадаг гэдэг үг өгдөг штэ тий. Тэгэхээр одоо нөгөө таны нар гарах болсон л гэж
дандаа бүүтгэр өдрүүд үргэлжилж ирсэн бол одоо нэг амьсгаа аваад нар гарах цаг нь болсон. Тэгэхээр та нөгөө аюу сайхан тийм төшөг тулгуур болох хүнээ олох ёстой юм байна. Өвөг дээдсийнхаа гадуурхал тогширлыг таслуулах ёстой юм байна. Тэгэд өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ хатуурхал нь одоо өвөг дээдсийн буруу явсны үйл тавилан юу эсвэл удам угсаанд ирсэн хатуурхал уу гэдэг энэ юмнуудаа болохоор ховын уншлагаар шаардлагатай хүмүүс нь сурна үсттэй. Ямар ч гэсэн өвөг дээдсийн үйл тавилангаас бол өнөөдрийн таны байгаа тавилан шалтгаалж байна гэдэг тийм юм хэлээд шүү заа. Тэгээд нөгөө нэг ерөөсөө өгөөж буян өгөхгүй тийм юмыг өгөөж буян хишгээ дуудуулж ингээд буруу юм залцсан. Тэр нь догширцсан. Тэр нь тэгээд нөгөө амьлаагүй тэгээд ингээд буруу тийшээ дэ хүүхдийн тоглоом наадгаа болцсон юм шиг ингээд айгүй тийм болохгүй хүний гар дамжчихсан ч юм уу. Тэгээд нэг юм бурхан гэхэд бурхан биш. Шүтэн гэхэд шүтэн биш. Тэгээд ингээд өвөр тоглоом юм уу гэд ингээд хайчээ гэхээр хайчих зүйл биш юмыг ингээд өөрөө одоо тэрнээс ингээд тавилан заяа гуйгаад ингээд гудаагаас утсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр зүйлийг чинь асар их хамгийн сайнаараа амьлуулах ёстой, хамгийн сайнаараа шүтэх ёстой, хамгийн сайнаараа дээдлэх ёстой. Тэгэхээр нөгөө нэг хоёрын оронд гурвын дунд гэдэг үлээ. Тэрэн шиг л ингээл нэг юм гачин юу болгоо ийдсэн байгаа байхгүй. Тэгээ тэр энэ юу яасан бурхан шүтэн нэхэж хүртэл ингээд догшрол өөрлөлтөнд ороогдсон хүмүүс сонсоод байгаа байхгүй юу. Тэгээд ядралаа гэхэд нөгөө нэг хизээч битгий хувцас нөхөж өмсөж байгаароо. За юм. Муутсан бол урагцсан бол тий зүгээр л хай шата үнс болго дахиад илүүг нь ав тий. Хувь заяаныхаа эрхэнд дордлогдоод яваад байгаа хүмүүс сонсоод байгаа байхгүй юу. Хатуу сонсож иж магадгүй шуучлаарай. Гэтэ нөгөө нэг зөвхөн танд зориулсан уншлага биш, энэ уншлагыг аюул олон хүн сонсож байгаа учраас би бол хичээж амьдрэх хизээч би тэгдгүү гэл ингээл нөгөө нэг 9 шидийн юмаа бичээд л ингээл ороод ирэвдээ бурхан минь. Гэхдээ та энэ уншлагыг сонсч байгаа бол танд эндээс авах мессеж 80-аас дээш шивтэй бол байгаа л гэсэн үг. Тэгэхээр үг сонсож чадж байгаа хүн одоо нөгөө цаашаа юугаа сонсоорой. Уншлагаа сонсоорой. За юу. За тэгээд өөр нөгөө нэг дөрвөн болон одоо нөгөө нүүр турлах үнэн хоёрын зэрэгцээд л яваад байгаа л төлөв буугаад байгаа юм да. Тэгээд нөгөө та бүхнийг ингэж ах юм. Одоо хизээч энэ үг нь би станерээ тийм үнэтэй авч ирсэн. Одоо би эргэлхээ эзэн. За одоо чи нэг ав гэдэг ч юм ингээд өөрийнхөө нөгөө өгөөж шишгийг ингээд өрөөл бусдад нэлээдгүй өгсөн хүн гэж байна. Тэр нь бол алдаа байжээ гэж шүү. За юу. За тэгээд нөгөө нэг ингээд уг нь ингээд өөрт чинь хийх ёстой, бүтээх ёстой, дэлгэрүүлэх ёстой айгүй олон юм байна. Ёстой нэрээ. Тэгшлэхийн тэгшлээ, зэгцлэхийн, дэлгэрүүлээд нэг хүү хаа гэд ингээд хийчихээр юм зөндөө байгаа мөртлөө тэрэн дээр өрөөсө зүтгэл гаргахгүй байгаад байна гэж. Тэрнтэйгээ нүүр тулаа гэж байна. Тэгээд өөртөө чадал хүчийг хураа гэж. Айгүй их чадал хүчийг хураа. Одоо нөгөө магадгүй нөгөө дөнгөж шин ажил карьер дээр гараад ингээл юмаа мэдхгүй бүртэлцээл ингээл хүн амтнаас ингээл нэг арга ивийг олоод ингээл асуучих гал ингээл гүйж байгаа хүүхдүүд байгаа бол тэр чин зөв, тэрнээс айх хэрэггүй, ичих хэрэггүй. Тэгээд нөгөө намааг ингээд юм асуучингууд намааг ажлаа мэдтгүй юм байна гэд ингээд нөгөө дарга цэрэгт нь ховжи хурчихвээ гэж имээгээл тэгэл юу хийж байгааг нь мэддэхгүй гараас нь юм гарахгүй юм байгаад дээ шүү. За. Тэгэхээр айгүй сайн бодоорой. Тэгээд энэ ажил албаны хүрээлэл гэдэг юм аа айгүй сайхан танаарай. Тэгээд нөгөө одоо нөгөө таны нүүр тулах хүн чинь бол таныг ингэж нөгөө гомдол мэдүүлж суух цагч нь бишээ гэдэг шүү. За юу. Гомдол нэрж суух цагч нь биш, босож өндих цагч нь ирсэн байна гэдэг.
Тэгээд ингээд эн чинь юм шүү, тэр чинь тийм шүү гэд ингээд юм хэлээд одоо ингээд цаашаа энийг ингээд авчих, ингээд өргөжлүүлчих, ингэчих тэгчих гэхээр тэрийг ч хүлээж авахгүй одоо ингээд нэг юм өөрөө өөрийгөө жинхэнэ гээцсэн хүмүүс сонсоод байгаа байхгүй. Өөрөө өөрийгөө л харьлахгүй бол өрөөл бусд нь таныг яаж харьлна гэж бодоод байгаа юм те. Тэгэхээр энийг ингээд аягүй сайн бодоорой. Тэгээд нөгөө нэг хүн нөгөө нэг ингээд зүрх сэтгэлээ ингээд нөгөө нэг цөмлүүлчихээр нөгөө амьдрах итгэлээ алдсан хүмүүс байгаад байна. Одоо нөгөө хамгийн хайртай хамгийн дотны хүн нь одоо чамааг нөгөө уусан ундааныхаа лаац шиг гიშглээ тайцсан ч гэж хэлэх юм. Яагаад ч юм тэгж юу яаж тэгж харагдаад байна. Тэгэхээр одоо тэгээд тиймэрхүү зүйлийг ингэж амсаж туулгангуудаа өрөөсөө босож өндиж дийлэхээ байцсан гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр бүхнийг ингээд юу яах хэрэгтэй? Одоо нэгэнд тийм болоод өнгөрсөн бол одоо чи өөрөө чадлах чи өөрийгөө хин гэдгийг харуулах хэрэгтэй шүү гэж юм. Чи харуулна, чадна, босно гэх юм бол чи хизээш тийм дөрөө юм биш юм байна. Дөрөө хөвгт биш шүү за. Аюу сайхан гэрэлтэн, цэцэглэн одоо нөгөө өөрийн чинь зорьсон зорилго бол өрөөл бусдад туслана. Ажил мэргэжлийнхаа онцлогоор те бүгдийг ингэж гэрэлтүүлнэ, дийлнэ, ялна, шудраг үннийг тогтооно. Олонд танигдана ч гэдэг юм уу те. Ийм бодолт хийсэн хүмүүс яагаад байгаа байхгүй юу? Тэр бодол чинь биелэн штэ. Чийл дундаас нь хальшраал нөгөө нэг ий балаа юм шиг үйлдэл хийгээд замын дундаасаа хурчихгүй болвол заяа тавилан чинь гинэ гэж юм заа юу. Нэрэ шүү. Тэгээд яг хүний амьдрал баян хар цагаан дэнслэн те сайн муу нийлжиж савд үрдэг гэдэг шиг амьдралын ирэнтэй бараантай зүйл бол тойрог замаар явахгүй чиний амьдралын замаар туулж гарах юм байна. Гэтэ тэрэн дээр унтарч болохгүй хорвоо дэлхий дээр зовлон зүтгүүргөө сэтгэлийн шаналлгүй хүн гэж байхгүй штэ тий. Тэгэхээр нөгөө нэг элэг бүтэн хүн мөчөр бүтэн мод байдгүй гэж нэг хатуу үг байдаг юм лээ. Яг тэр шиг тэгэл нөгөө амьдралын урсгал жамаараа тэгэл бүх зүйл ингээл урсаал өнгөрнө. Тэгэхээр өөрийгөө ол хорвоо дэлхийд ер нь инэрлээ үзүүлээ гэж юм. Тэгээд хорвоо дэлхий за энэ одоо өстө үнэхээр аваа юм болов гайх одоо ингээл нэг юм дэлгэрчих юм болов ойлгочих юм болов гэд ингээд хорвоо дэлхий ингээд ивэл буян ишгээ ингээд өгийгээ тэгэхээр хоёр үзүүртэй юм ярьдаг гинэ. Амьдрмаар ч юм шиг, амьдрмааргүй ч юм шиг. Ялмаар ч юм шиг, ялмааргүй ч юм шиг. Ингийн жишээгээр тайлбарлахад чи хоол идэх юм уу? Идсэн ч яах вэ, идэхгүй байсан ч яах вэ? Тэг хүн чинь бас идчихэж амьдрнэ зү. Тэгэхээр захын наатал нөгөө амьдралын төлөө их аз жаргал гэгэн юутал ингэж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нөгөө амьдрал дээр алдаа гаргавгаа гэж байна. Өөрөөсөө шалтгаалсан алдаа гаргавдаа гэж байна. Одоо өөрийн чинь нүр тулах үнэн бол тэр юм байна. Тэгээд өөрөөсөө нөгөө тэгж алдаа дутагдал гаргachингууд хорвоо ертөнцийг зүхээ дунавдаа. За юу. Гинжин хэлхээснээсээ сал өөрийгөө өөрчил шинээр төр ахин төр гэж би баг хэлэх юм байна. Тэгээ зовлонч нь буцаагаад чамайг наашраач гэд даллаад байдаг юм байна. Одоо нөгөө чиний амьдралын туулсан зовлон зүтгүүр чинь чамайг далдаг. Тэгэхээр энэ ингээд буцаад тэр зовлон руугаа эргэж харах хэрэггүй. Харин тэр зовлон зүтгүүрийн гинжин хэлхээсийг таслуулах үйл хийх шаардлагатай шүү. За тэгжиж цаашаа гэрэл гэгээтэй ирээдүй чинь чамд байж байгаа, харагдаж байгаа. Тэгээд амьдралыг битгий их зүхээрээ, битгий их хатуурхаараа. Тэгээд нөгөө амьдралын мөн чанар дээр өөрийг чинь урсгаад одчих хэмжээний хатуурхал бол хүлээсэн л юм биш үү? Одоо нөгөө юу энэ нь болохоор нөгөө юу гэсэн үг вэ гэхээр материаллык эд зүйлс одоо ахуй амьдрал аав ээж удам угсаа одоо өөрийгөө гээгээд өрөөл бусдын төлөө одоо тэр элдв бусын нөгөө юу юм зөндөл ашигласан юу ашигласан нэг хийсэн юм байна л да.
бусдыг гэрэлтүүлж те мөнгөтэй байхтал болно гэдэг ч юм уу те зөндөө юм зүтгэл гаргаад гүгээд исэн юм. Тэгэхэд эцэст нь өөрөө сэтгэлийн шарахтай, гунигтай, ганцаардалтай, эрүүл мэндэнд сулдсан, доройтцсан те ингээд доошо суудсан, хайртай дотны хамгийн дотны хүнээ алдсан те тэгж яхад нөгөө хань төшиг болох нь тунчиг ховор байсан. Ингээл амьдралын юм айгүй юм хатуу юм тавилан зайг үүрч тулсан байгаа байхгүй юу. Гэхдээ хизээч тэрэн дээр өөрийг чинь зүгээр л ингээд урсгал усанд аваад явчаагүй гэж байна амьдрал. Тэгэхээр амьдралд ингэж их хатуурхаж, гоморхож, гундаж юусоо болохгүй шүү заа юу. Тэгээд нөгөө одоо өстө зовлонгийн хүлээснээс салах хэрэгтэй юм байна. Одоо ягаад ч юм энэ дээр ингээл би хаана өвдсөн, зовсон, хайртай дотны хүнээ алдсан, зөвхөн зүүдэндэж уулзаж дийлэхгүй. Тэгээл зүгээр инэрлийн нүсэл ганцхан удаа тэргүүлэх юмсан, ганцхан удаа уулзах юмсан, ганцхан удаа үгийг нь сонсох юмсан гэсэн гуны ганцралтай болцсон. Ийм хүмүүс сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нөгөө чамааг ингээд ямар ч хөл байсан амьдралын их хатуурхалд урсгачаагүй аваад үлдсэн тавилан заяагаа зөвхөх занах гомдох тоних хэрэггүй шүү гэдэг юмыг бүр дахин юу яаж шүү за. Тэгээд нөгөө хэрвээ шаардлагатай болвол эдгээр хүмүүс маань хувийн уншилгаа авъя шүү за. Заавал ав гэж байгаа юм шиг зүгээр нөгөө хэрвээ шаардлагатай гэж үзвэл та нар минь авч болно. За тэгээд нөгөө нэг дийлэхгүй байж ээж нөгөө элдв бусын юуг бити хийгээрээ. Хүний хувь тавилан хатуурхал үйлээр дуртай болгоно оролддог байхгүй юу. Тэгэхээр үйл болохгүй юмар нэг хоёрын оронд нэг юм дом мом хийгээд байгаа ч юм уу. Тэгээд тэр юу хийж байгаа ч өөрөө мэдэхгүй л ингээл юу яагаад ах юм. Тэгээд иймэрхүү хоёрын оронд юм хийж ээж тэр элдв бусын тэр гүйдэл гүйс үйлэнд ингэж дайрагдаг. Айгуу сайн анхааралтай аваарай нэг. Дөнгнөөсөө сал буцагсдын тавилангаа өндөр тэнгэрт нь дэвшээлэг те их уужуу сайхан тайвнаар амар амгалангаар гэрэлтэй хийгээтэй байдлаар ингэж их дээш нь ингэж юу яах хэрэгтэй юм бэ? Дэвшээлэх хэрэгтэй юм байна. Яагаад ч юм нөгөө нойтон ансах нь юу яагаагүй байна. Алдраагүй байна л гэдэг. Энэ нөгөө буцсан хүнийх нь яагаад ч юм магадгүй нөгөө нэг их харамсалтайгаар юу яасан баг. Ихээ сайхан наслаад их аз жаргалыг мэдрээд нэг сэтгэлийн төвшин идлээд явж дийлээгүй л хүний удам угсаа сонсож байгаа юм шиг байна ямар ч байсан. Тэгэхээр ягаад ч юм нөгөө ансах нь атаагүй байна. Бүлээн амьсгал нь тасраагүй байна л гэдэг. За тэгээд эдгээр хүмүүс маань тэнгэр эцэгтэй аягүй сайхан өргөлүүлээ өргөдөг байгаараа. Тэгээд дөнгнөөсөө салаараа. Тэгээд өөрөө өөрийгөө олоороо. Тэгээд хүн нөгөө нэг хизээч нөгөө мөнхийн жаргаж идэг тавилан гэж байхгүй гэдэг утга учирыг л ингээд өөрөө чинь ойлгооч л гэдэг юм хэлээд шүү за. Тэгээд хизээч эс оршихуй ертөнцийн тавилан заяаг бити бодороо гэж байна. Амьдралдаа мөрдөх дүрмжин шүү. Хизээч тэр эс оршихуй ертөнцийн талаар бити бодороо. Тэнд чинь нэг тийм гэгэн анир байдгүй шүү. Тэгээд нөгөө хар мэлмийн төлөөс болсон хүмүүс гэж байна. Чамаг ста нэрээ дэлгэр заяатай явахыг чинь харан үзэн ч гэдэг юм уу. Одоо нөгөө хувь тавилан булаацалдсан үлтэй юм байна. Тэгээд нөгөө нэг өмнөх он жилүүдэд байсан өөрийгөө олоод нэг хараараа гэж байна. Хизээ ийм хүүхэд байсан бэлээ. Дэлгэр заяатай байсан шүү дээ гэдэг. Тэгээд тэр нөгөө болохгүй юмар оролдож байгаад нөгөө нэг юуны газар нөгөө нэг цагдаа сэргийлэхийн үйлдэлтэй холбогдов. Энэ бол нөгөө амьдралын чинь нөгөө нүүр тулах үнэн чинь хилээд шүү. За тэгж элдв бусын юмд юу ороогдоод гэдэг юм уу тэр
одоо тэр юулд ороогдчихвол гэдэг. Цагдаа сэргийлэхийн үйл дөнгөнд ороогдвоо. Тийм хэлээд шүү за. Газар лусын хорлол гэж юм бас байдаг юм байна та бүхэнд. Тэгээд нөгөө ягаад ч юм энэ удам угсаанд нөгөө магадгүй нэг хосороо байж байгаа гэдэг юм уу, эсвэл нөгөө нэг юм хоёр дахь тавилан буюу одоо эс орчхуу ертөнцлөө ингээд цувраад явцсан юм шиг, ойрмог хугацаанд цувраа явцсан юм шиг тийм хатуурхалтай хүмүүс сонсоод шүү за. Тэгээд нөгөө нэг ингээд голомт нь тэгшхэн мөртлөө ерөөсөө нөгөө голомт нь ингээд дүүрч өгдөггүй, дэлгэрч өгдөггүй, төрсөн байшин байгаа юм шиг ингээд яваад идэг хүмүүс ингээд сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ингээд ягаад ч юм хатуу мессежүүд гараад байгаа болохоор энийг нэвчлэн тайлна гэхээр ер нь жоохон боломжгүй байгаад шүү. За тэгэхээр шаардлагатай хүмүүс нь оюун ажиллагаа аавна. Тэгээд нөгөө амьдрал дээр нь шүү дээ зүгээр сайхан энгийн сайхан алхаж яваад ямар ч хүчин зүтгэл гарахгүйгээр тэр алмаз гэдэг эрднийг олно гэдэг чинь ер нь хэцүү шүү гэж юм. Амьдралын төлөө зөв сайхнараа хамгийн сайнараа зүтгэрэй гэдэг юм хэлж шүү за. Яа харахгүй тэгж юм. Тэгээд энэ хараа нөгөө нэг өвөг дээдсийн заяа тэр мал ахуу одоо энэ нөгөө нэг юм сайхан нөгөө мал ахуу малж ийсэн малчин ардын өвгт гэдэг юм уу те. Ягаад ч юм нэг сайхан юм хот юугаар ингээл дүүрэн хонь малнд бэлчсэн ингээл нэг юм сайхан хороо бууцтай. Тэгээл тэр бүх газар нь ингээд нэг тийм жоохон уулархаг хад мадтай заа юм. Тийм газар ингэж амьдарч исэн хүмүүс сонсож байна. Тэгээд тэр хүүхэд насных нь юм уу эсвэл одоо өвөг дээдсийнх нь юм уу тэр хоттой үйл нь ингээд ягаад ч юм байхгүй болсон. Одоо нөгөө өгөөч шиг буйна ерөөсөө мэдхгүй. Тэгэл ямар ч үсэн ингээл нөгөө юмд дайрагдсан юм шиг л тэр зүйл нь байхгүй болсон. Тэгээд тэр тавилан заяаг ингэж буцааж өгөөж буйныг дуудуулах ёстой шүү гэж яшээ за. Тэгжээч нөгөө нэг өөрийнх нь амьдралын өгөөж буйн шиг дэлгэр тэгш дүүрнэ гэж юм. Тэгэхгүй бол энэ яагаад ч юм ямар ч үсэн өвөг дээдстэй холбоотой юм бас байгаад юм. Тэгэхээр нөгөө тэр жил тэгэхэд нэг сайхан байсан да, нэг тийм байсан да гэд ингээд айгүй сайхан юм дурсамжтай ийм бүтээлтэй ингэж юу яаж исэн цаг мөчөг нь байсан байх шүү за. Тэгэхээр яа харахгүй тэр ялангуяа тэр хонин сүрэг Ирэмгийн хурдан хүлгийн хөлөг сүрэг гэхээсээ илүү одоо тэр хонин сүрэг нэгэл нэг юм сайхан мал ах хөдөө ачих үүлээ эрхлээл ингээл байж идэг хүмүүс байдаг штэ тий. Тэгэхээр яг тэр шиг тийм үйл тавилан гэж харуулдаг юм. Тэгээд дээр нь ингэж ийх юм. Нөгөө ээж мод гэд хэлчихээр их сайхан дэлгэр заяатай тийм мод уул усны тэр үйлийг ингэж юу яасан. Унгаасан, унтраасан. Тэрнээс болоод ерөнхийдөө нөгөө их хатуурхал үзсэн л гэж юу яагаад байна. Нэгдүгээр группийн үйл нөгөө уншлага үйлтэй харьцуулахаар энэ 20 дугаар группийг ингээд сонсож байгаа хүмүүсийн юу айгуу тийм нөгөө том мессежүүд гарч ирээд байгаа учраас нөгөө шаардлагатай хүмүүс нь хувийн уншлагаа авах нэз тэгээд дээр нь өстөө нэрээ үлийн дургуун гэдэг шиг зайлшгүй сонсох ёстой хүмүүс нь сонсож байгаа юм бол удаа л гэж бодож байна. Тэгээд нөгөө их хатуу том мессежүүд гарцсан учраас нөгөө хизээж бити нөгөө дундаарай. Тэгээд тэр хууль шүүхийн асуудлаас ер нь жоохон хол хөндий байгаараа ер нь юм дунах үе айгуу тийм юутай мессеж гараад ишүү за. Тэгэхээр энэ дээр ингээд нэг жоохон анхаарал болгоомжтой байгаараа гэдэг энийг л хэлэх гээд ишүү за. Яа харахгүй нэг тийм бол гарах юм байна. Тэгээд тэр нөгөө маш их хөөрцгөлж барьж тэр элдв бусын гол усанд сэлж юу яаж элдв бус болов доо. Одоо нөгөө нэг усан сэлтийн мастерч бай те. Сэлээ сурцсан хүнч бай. Эсвэл хүүхэд насаа гол усанд ингэж өнгөрөөсөн хүнч бай.
гол усанд нөгөө одоо нөгөө нэг сэлэх цаг хугацаа чинь бол биш шүү. За юу. Тэр чинь нөгөө нэг юм гэдэг чинь учиртай шүү дээ. Тэгэхээр хаана ямар анхааруулга хизээ яаж сонсох ёстой болоод өнөөдрийн төвшөнд сонсож байгаа юм те. Тэрийг ингээд аягүй сайхан бодоорой. Амьдралд ам гарч болохгүй. Тэгээд тэр нэг сайхан ээж мод, их мод гэдэг одоо ээж мод гэдэг нь одоо нөгөө монголчуудын маань шүтэж шүншлээд байгаа ээж мод гэдэг үг бол биш шүү заа юу. Яг ээж мод шиг тэгж хөндлөгдөж хайрлагдсан айгүй тийм ивэл өгөөжөө өгдөг байсан нэг тийм модны юу хатуурхал үйл бол танаа удам угсаан дээр чи байдаг юм биш үү заа юу. Тэрийг ингээд улгаасан устгасан юу яасан. Тэрнээс ингээд нөгөө нэг үйл нөгөө юу хатуурхал үйл нь хэлсэн тийм юм биш үү. За яахаа. За тэгээд одоо би сэтгэлийн эрүүл мэнд чинь одоо хамгийн чухал шүү те. Тэгэхээр нөгөө амьд явхад алтан ягнаас ус уунаа гэдэг үг байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө эрүүл мэндээ бас бодоорой. Тавилан заяагаач бод, эрүүл мэндээч бод, дэлгэр тэгш бэ гэд би барыг хэлж шүү. За. Өстө яа харахгүй шүү. За тэгээ та бүхэн маань шаардлагатай хүмүүс нь хувийн уншилгаа авна эцтэй. Тэгээд ерөнхийдөө яагаад ч юм энэ дээр ингээд нэг тийм асар их тийм нөгөө хүнд нөгөө мессеж нь жоохон хатуу гэж хэлчих юм уу. Тиймэрхүү нөгөө хатуу ч юу байх вэ? Нөгөө аягүй том анхааруулгатай мессежүүд ингээд гарчиж байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө шаардлагатай хүмүүс нь юу яачих? Хувийн уншилгаа аваад юу яаж болно шүү. За. Тэгэхээр нөгөө төлөв хизээч худлаа ярьдгүү. Тийм учраас нөгөө та бүхэн маань энэ дээр гарсан үг болгоныг аягүй сайхан хичээнгүйлэн тунгааж бодохыг хичээгээрэй. Одоо тэр миний тэр одоо элдв бусын санаалдах, барих, одоо миний хэлж байгаа үг одоо за юу гэдэг үгийг мянга хэлчлээ. Илтэрч гэдэг юм уу? Эсвэл групп нь одоо хаанаас яаж хэлдэг юм ч байхгүй гэдэг ч юм уу те. Зүгээр нэг юм жижигхэн юм дээр та нар ингэж мессеж өгч явахаар та нар ингээд энэ гарсан түлгэн дээр ингээд нэг юм оюуна гийж сонсоод үзээч л гэж би гуйж байгаа юм. Түүнээс ш одоо нөгөө та бүхний ингээд нөгөө яаж явах, яаж ингэж алдах, онох надад уг нь бол хамаа авахгүй байхгүй юу. Гэхдээ би ч нөөрөө нөгөө хүний үйл тавилыг үзэж тавьдаг, даадаг, авардаг ийм үйлтэй, ийм өгөгдөлтөө, ийм үүрэгтэй ирсэн учраас би нөгөө та бүхнийг ингээд зүгээр тэр миний хэлж байгаа тэр гарсан тэр төлөв болгоны үйл үг бүрийг сонссооч. Түүнээс ш одоо нөгөө миний энэ одоо уншиж байгаа энэ одоо дэвсгэр үйл одоо юу гэдгийг хөзөр мөзөр харагдах байдал нь онцгой юм ач гэж байгаа шиг тийм юм би хүлээж авахгүй шүү. За юу. Үнэхээр тийм байгаад намайг бити сонсоорой. Үнэхээр ингээд санамсаргүй байдлаар сонссон болвол нөгөө дараагийн бичлэгүүдийг минь бити сонсоорой. Бити намайг дагаараа. Бурхан буддаа минь би гуйж шүү. За юу. Тэгээд нөгөө нэг хувийн уншлага авна гэдэг нөгөө өөрийн биеэр ирж байгаа хүмүүс маань одоо нөгөө нэг заавал амьстай ирнэ шүү. Тэгээд нөгөө амьстай ирнэ. Одоо бурхан шүтээний өмнө хизээч нөгөө хөл нүцгэн байдлаар явж үйл тавилангаас сурдгуу байгаа шүү. Тийм учраас нөгөө өөрийн биеэр ирдэг хүмүүс маань нөгөө юу ягаарай. Сонсож байгаа болвол тэгээд нөгөө цаг авсан хүмүүс маань бас сонсож байгаа болвол энийг ингээд анхааруулж хэлэх гэсэн юм аа. За тэгээд та бүхэндээ энэ үртэл сонссонд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. За ингээд 3 дугаар группийн уншилгаа эхлэе. За 3 дугаар группийн хувьд маань болохоор ингээд нөгөө нэг та бүхний маань амьдралдаа мөрдөх дүрэн болохоор одоо нөгөө хийсэн бүтээсэн зүйлдээ одоо ингээд хүн сэтгэл ханаал ингээд нөгөө за болчлоо доо ямар ч байсан нэг иймэрхүү юм хийчлээ дээ, бүтээчлээ дээ тэгээд ингээд тэгээд тэндээ ингээд нэг юм баг зэргийн ингээд нэг шагнал урамшуул ивэл зүтгэл чи зүтгэлтэй шүү гэнтэр гэдэг нөгөө үг мүг сонсдох юм уу эсвэл одоо нэг юм одоо шагнал урамшуул элдв бусын тэр өргөмжлөл одоо юу гэдгийг те тийм ингээд авахта хизээч тэрэндээ бити сэтгэл ханаараа гэж байна. Цаашаах илүү их тавилан байгаа шүү. Тийшээ зүтгэрээ. За энийг юм нэгээр дуусахгүй те дахиад зөндөөл
боломж байгаа даа гэдэг юм лөө зүтгэдэг байгаараа гэж шүү. За юу одоо амьдралын чинь нэгдүгээр дүрм нь болохоор тийм биш үү. За тэгээ хоёрдугаар дүрм нь болохоор нөгөө хүн ялагдаж болно те. Ялагдлыг ингээд нөгөө хүлээн зөвшөөрөөд тэгээд унсан болвол шоргоог өгөөд босч ирч чаддаг байгаараа гэж байна. Амьдрал дээр заавал энэ дүрмийг мөрдөх ёстой шүү гэж. Одоо ялагдал, амьдралаас авах цохилт, одоо нөгөө элдв бусын юм одоо ингээд үзлээ гэхэд одоо хизээч нөгөө хүний амьдрал нөгөө нэг юм хатуурхал үзэл ингээд хизээч чиний бодсны эсрэг ингээд болцсон тохиолдолд хизээч тэрэн дээр нурж унжлахгүй шүү гэдэг юмыг л баримталж явах хэрэгтэй юм биш үү. За тэгээд тэрний ард дээр болвол өстой жинхэнэ нөгөө эд бира гайхуулсан одоо ирэмгийн зөрөгтэй тийм баатар хүн шиг сууж чадна гэж байна. Одоо энэ хоёр дүрмийг ингэж мөрдөж явснараа та тэр их юуг инэрл өгөөжийг бол хүртэх юм биш үү. За яа. Тэгэхээр нөгөө энэ дээр ингээд аягүй сайхан бодолцоорой. За тэгээд нөгөө нэг их олонтойгоо байхыг хичээгээрэй гэж байна. Өөрийг чинь. Одоо нөгөө хитрхи их зожигрох гээд эсвэл нэг юм зөвхөн нэг их найз нөхөд ховортой штэ. Итгэх хүн байдаг болохоор ч гэдэг юм уу те. Зөвхөн нэг найзтай штэ. Зөвхөн хоёр найзтай штэ. Багын найз нь намайг ингээд гомдоодсон болохоор би тэгээд нэг харцдаггүй штэ ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө хүрээлэлээ бити хумаарэ гэж байна. 3 дугаар дүрмийн шүү. За. Тэгэхээр хүрээлэлээ хумж болохгүй дэлгэрэх ёстой. За юу. Айгүй сайхан дэлгэрэх ёстой. За тэгээд амьдралын ачаа дарамт бүх зүйлд орь нэгээрээ бити зүтгэе гэж байна. За юу. Тусламж дэмжлэг авах ёстой хүн байдаг бол тусламж дэмжлэг аав. Юун дээр нь болохгүй байгаа юм. Юун дээр нь ядраад байгаа юм те. Юун дээр нэгж ганцаардаад байгаа юм. Тэр бүх юмаа зүгээр ингээл ярихын яриад хэлхийн нийлээл одоо нөгөө ганцаараа нөгөө нэг юм нэг 50 кг ачаа уурж яхаар хуваалцж өрөөл дээр шүү дээ гэдэг юм хэлээд шүү. За юм. Тэгэхээр одоо энэ дээр магадгүй нөгөө нэг хань түшиг байхгүй хүмүүс амьдралын төлөө ингээд айгүй их ингэж зүтгэж явж байгаа. Тэгээд нөгөө нэг тэрийг ингэж хуваалцах хүнтэй байгаа ч гэж байна. За тэгээд дараа нь болохоор энэ араа өвөг дээдсийн үйл тавилан дээдлээч гэж байна. Өвөг дээдсийн үүлийг дээдэл. За юу. Айгүй сайхан хүндэтгэл үзүүл. Тэгээд нөгөө ам амьдралаас ингээд нөгөө 2 3 давхар хаавс ингэж гуйхаасаа илүү те. Материалыг эзүүл гуйхаасаа илүү төлөв төвшин гэрэл гэгээтэй амар амгалан хүмүүн заяа гуйсан дээрээ гэж шүү. За юу. Амьдралын чин дүрм тэр юм байна. Тэгээд тэр хаавсанд одоо тэр сайхан орд харшид хааных мэд хатных мэд хүнжих мэд одоо хашинд амьдэрсэн ч гэсэн хүмүүн заяа ийм хумсагдмал буюу ийм өчүүхэн дөрөө байхад одоо тэр эд материалтай байхын утга учир гарахгүй шүү дээ гэдэг юм хэлээд шүү. За. Тэгээд энэ өвөг дэдтэй холбоотой тэгээд дээр нь нөгөө нэг ижигээ их гомдоодсон уу, туняадсан уу? Эсвэл өөрөө өөрт чинь айгүй сайхан сэтгэл гаргадаг. Удам угсааны настаа намтаа хүнээ дээдлийгүй юу, өгийн сониртоогүй юу, ямар ч юм ингэж гомдоосон, туняасан юм байдгийн биш үү. За. Тэгэхээр нөгөө ивэл өгөөж нөгчмөр юм байна, инэрчмээр юм байна. Одоо их хүн одоо тэр нөгөө их сайхан сэтгэл гаргаж байгаа хүн нөх айхтар их тийм зүйл хүсэхгүй шүү дээ. Тэгэл сайн яваараа, сайхан яваараа чи жоохон буруутах гадээ шүү. Ingээж тгээж чи одоо чихгүй толгой юу ч гэдэг юм уу те. Ингэж их хатуурхаж их л бодож тиймэрхүү зүйл ярьж хатуурхсан баг. Тэгэхээр нөгөө нэг эсвэл би бинийг буруу ойлголцчихвоо. Ягаад ч юм энэ дээр нэг юм ихийн гомдол гээд хэлчихмээр юм уу? Ихийн цөхрөл гээд хэлчихмээр юм уу? Нэг тийм сонин энерги байгаад байна. За юу. Тэгэхээр энийг нөгөө нэг аягүй сайхан бодоороо. Тэгээд зөвхөн их гэхээр зөвхөн өөрийн ээж чинь байж болно, нэмэг их чинь байж болно, удам угсааны настаа намтаа хүн байж болно. Эсвэл одоо хадам ижи те. Өөр чинь хадам талаас чинь ингээл нэг аягүй сайхан сэтгэл дэвсдэг байсан хүн ч байж болно шүү. За юу. Тэгэхээр өөрөө өөрийнхөө нөгөө энэ юунда өөрийнхөө юм байдалд ингээд
бодоод үз. Яахахгүй нэг юм хүний тавилан бас байгаад дэш үү заа юу. Энэ хүний тавилан дэлгэр тэгш явуулаараа, гомдлол цөхрлийг нь таслуулаараа гэж байна. За тэгжиж үйлс заяа нь дэлгэрнэ гэдэг юм хэлж шүү заа юу. Тэгээд нөгөө ингэж шүү бас одоо нөгөө бүх зүйлд ингээд айгүй сайхан юм бэлтгэлтэй бэлтгэгдсэн ингээд байж байгаа ч юм бол зөв гинэ. За одоо амьдрал дээр юу ч тохиолдоо билээ гэдэг одоо хүн чинь ингээд ямар ч байсан ингээд нэг дараагийн арга хэмжээ аавн. За эсвэл одоо энэ шийдвэр болохгүй бол дараагийн нэг юм хоёр шийдвэр хоёр сонголттой байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Эн чинь бол зөв гинэ. Гэхдээ нөгөө давшиж орох ёсгүй зүйл дээр давшиж ороод идэг юм байдаг юм биш үү заа юу. Тэгэхээр энийг нэг аягүй сайхан зөв тийш нь юу бодож эргүүлэх ёстой шүү гэж байна. Зүгээр л нэг сайхан үг хэлээрээ ойлголцоол хай сайн уу муу юу те ингээл шийдэглээл ийм тийм гэл ингээл асуудал шийдчих юм дээр нөгөө хитрхи их нөгөө эмоц гаргаал те ингээл нөгөө нэг дайрж ороод давшаал ингээд байх ямар ч шаардлагагүй гинэ. За юу төлөв төвшин байгаараа гэж байна. Тэгээд тэр амьдралынхаа хүрдийг зөв эргүүлээрэ гэж шүү. За амьдралын хүрд зөв эргэлттэй байхад нөгөө тавилан заяа өөрөө ингээд агаад гэрэлтдэг шүү гэдэг юм хэлээд юм. Тэгэхээр нөгөө нэг тэрэн дээр ингээд нөгөө зүтгэл гаргаад байгаа бол учиг буруу тийшээ эргэлттэй үйл тавилан бас эхлээд дэш шүү гэдэг юмыг анхааруулад дэш шүү. За тэгээд нөгөө нэг өөрөөсөө хитрхи их харамсан үйл чинь өөрт чинь өгөөж буян болохгүй байна гэдэг юм хэлж дээ. Тэгэхээр нөгөө зарцуулсан үлдээ гэдэг юм уу зарцуулах юмдаа хизээж бити ингэж санаа сэтгэл чилээ. За юу. Тэрийг ингээд аривлан хямгатаад яг өөрт чинь яг юу наагдсан те. Тэгээд энэ дээр ингээд ийм юуны гарцын үдмүүдээ хаалгах ёстой хүмүүс бас байгаад шүү. За юу. Өөрөөсөө харамсан үйл нь үйл тавилан болохгүй тэгэл нэг л мэдхэд байхгүй болсон хаажсан бүү мэд ийм болсон хүмүүс бас байгаад байна. Тэгээд ингээд амьдралаас ингээд нөгөө алсыг их хардаг байгаараа том зургаар нь хардаг байгаараа гэдэг юмыг бас хэлж шүү. За тэгээд нөгөө бурхан чөтгөр хоёрын өмнө очихдоо чөтгөрийн өмнө одоо сөвдөж битий ивэл гуйгараа гэж байна. Энэ нь болохоор чамайг нөгөө хамгийн сайн сайхнараа гэрэлтэй гэгээтэй төвшин заяагаараа нөгөө хатуун зөөлнө нь хатуугаа иддэг гэдэг нэг үг байдаг байх та тий. Яг тэрэн шиг тийм юм биш үү за. Тэгэхээр нөгөө хамгийн муу хүн хамгийн тийм нэг юм хогийн гар дээр очиж ингэж өршөөл буян аврал ирэхээсээ илүү за юу. Хамгийн их юм чамд инэрэл үзүүлсэн чиний дэргэд ядархад зүдэрхэд тэгээ чиний л дэргэд байсан хүн дээр нөгөө их сайхан тэнд их сайхан төшиг болоороо тэрэнд ингээд нөгөө одоо нэг аяг хоол хийгээд өгөхөд нэг аяг цай төхөөлөд өгөхөд одоо өөрөөс чинь одоо нэг айхтар алт эрдэнэс чинь унаал урсаал байхгүй болчихгүй илгүй дээ. Тэгээд ам амьдрал дээр заяа тавилан дээрээ ч гэсэн бас тийм байгаараа гэж. Яад ч. Тэгээд энэ дээр ингээд нэг юм нөгөө хүнээс нэг тийм машин дээр худалдаж авах гээд байна уу, эд материал авах гээд байна уу? Нэг юм худалдаж авах гээд байгаа хүн байгаад байна. Тэгэхээр тэр худалдаж авах гэж байгаа бол тэр тухайн хүнийхээ замналыг судлаарай. Буруу хүнээсээ идэл аваад нөгөө айгүй тийм хатуурхал өөрөө өөртөө дуудчихвдаа гэдэг юм хэлээд шүү. За. Уг нь ингээл харахад гоё үнэлэхэд хямдхан юм а чамд ингээд өгөх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг яг авах уу, болох уу бодоорой. Айгүй сайн бодоорой. За, тэгээд нөгөө нэг ийм авах гэж байгаа, тийм авах гэж байгаа ч гэдэг юм уу? Иймэрхүү юм их гэж байгаа, тиймэрхүү юм тех гэж байгаа. Одоо магадгүй энэ дээр нөгөө бизнес хамтрагч болох гээд байгаа ч юм уу? Нөгөө хүн чинь айгүй том багийг чамаг жижигхэн багийг гэж хараад тэгээд нөгөө муухай бүхэл юмаа чам руу ингэж юу яагаад ах юм? Чам руу чиглүүлээд байна л гэж би хэлэх юм биш үү за. Тэгэхээр айгүй сайн бодолтой хөдлөрөө. Шаардлагатай болвол юу байсан, яах юм, ийх юм те, хувийн уншилгаа авч
болно заа юу. Энэ дээр бол тийм том анхааруулга мессеж байна шүү. За тэгээд таны нүүр тулах хүн ерөнхийдөө нөгөө юу гэдэг шүү. Нэгдүгээрт би хаачин ингээд баг зэргийн ийм завир мавир идлээд яваад байгаа бол баг саг жижиг гэлтгүй үзүүлж харуулаа гэж байна. Хоошо битээсүү амьдаа хайртай бай, амьдаа арчтай бай гэж нэг үг байдаг шүү дээ тий. Амьдаа арчтай бай гинэ. Тэгээд нөгөө энэ магадгүй нөгөө хайртай дотны хүмүүс нь айгүй юм хамгийн хүн дээр өвдсөн хүмүүсээс сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр хайртай дотны хүндээ аврал инэрлийг үзүүлэх болсон байна гэдэг шүү за. Тэгэд энэ бол тоглоом биш л гэж юм. Энэ одоо нөгөө өвдсөн зовсон хайртай дотны хүн өвдсөн зовсон ингээ байж байгаа. Эсвэл одоо нөгөө яг л нөгөө оншоо тодруулах гэдэг юм уу? Эсвэл одоо яах вэ их өдрөө тулцсан байгаа ч юм уу? Иймэрхүү юмнууд бас байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө айгүй хамгийн сайнаар хамгаалаарай. Тэгэхгүй бол нөгөө нэг алга ургуулах дайны хурдан хугацаанд асуудал өрнөжч магадгүй шүү гэдэг юмыг л бас сануулад байна. Мэдсээрэн байгаад харсаарэн байгаад тавиад туучих үедээ гэдэг шүү заа юм. Хүний амьдралд хүн шиг хэрэгтэй юм байхгүй. Хүн хүнээрээ дутдаг хорвоо байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг гал голомт нь нэлээд бүтэн эрүүл сарвал те бүтэн заяатай байх ёстой шүү гэж байна. Таны нүүр тулах хүн бол нэг юм өвдсөн зовсон үйл гараад ирэх вэ те. Энэ дээр ингээд нөгөө айгуу сайхан анхаарал болгоомжтой бай. Жохон ингээд өвдөөдөө ингээд ийн гэж байгаа хүмүүс удам хугацаанд нь байгаа бодвол заа юу үзүүлж харуул. Одоо юуг нь хүлээх хэвдээ тийм биз дээ. Амьд явхад алтаа ягнаас усан шүү. Үнэхээр алтаа ягнаас усан шүү заа юм. Тэгэхээр энийг ингээд айгуу сайн бодоорой. Тэгээд энэ дээр нэг тийм хаяад явсан хүний үрээс нөгөө хатан заяагаа гээцсэн хүмүүс сонсож байна. Хайртай дотны хүн нүүр буруулаад явцсан юм шиг. Зүрхээ бүтэн болгох гээд эвлүүлж идэж байгаа. Тавлан заяагаа одоо нөгөө нэг айтайхан болгочих юмсан гэсэн ийм бодолтой, гонигтай, ганцралтай сууж байгаа хүмүүс байна. Гэтэ нөгөө нэг ингээд ах юм. Энэ хүн чинь өөрийнхөө толгоогоор яваагүй гэдэг байгаа байхгүй юу? Одоо нөгөө хайртай дотны хүн чинь чамаас юу яаж яваагүй? Өөрийнхөө хүслээр яваагүй юм бэ? Харс өдрөөс шалтгаалж явсан гинэ. Харс өдөр нь болохоор өөрийнх нь тархитлагыг одоо өрөөл бусдын хар үл эзэмдсэн. Тархитлагыг нь бэлэглүүлсэн, байхгүй болгосон, оюун санааг нь ховиргасан, хар бараан зүйл бий болгосон заа юу. Хизээч цас мөсгүй одоо зуны дэлгэр цагт те намрын цагт тийм үү. Хизээч хүн ингээд энгийн явж байхдаа халтарч ундгуул байхгүй юу. Тэ. Тэгэхээр нөгөө яг хөө бороотой шавартаад ингээл халтарна л да. Гэхдээ тэр болгон нөгөө нэг тийм амархан тавилан заяа гэж байдгүй байхгүй юу. Эн чинь тэгээд тэр нөгөө гадны нөлөөтөө тэгэхээр нөгөө хитрхи нөгөө нэг энэ явсан хүнийхээ тавилан хизээч битий ингэж их занаараа зүхвэрээ хизээж битий гомдоороо. Тэгээд нөгөө нэг энэ одоо нэг юм сонин энэ харс өдрөөс болоод одоо нөгөө таир одоо болохоор бүр арайч нэг бас нэг салчаагүй бүр улаан цагаан ингээд нэг салаа явчаагүй мөртлөө яг л нэг тийм ажлын хамтрагчид шиг болцсон юм байна. Ажлын хамтрагч нар яадгүйгээ тэгэхээр хоорондоо мэндэлдгийн сайн уу өдрийн минь орой минь за хөө энэ нэг юм асуудал байна. Энийг яаж шийдэх вэ? Ажил хэргийн холбоонд ингэждэг. Хоол идэж явахдаа ч хүртэл тэд нар хоорондоо ингээд нөгөө нэг халуун талаавар амьсгалгүй зүгээр л ингээд уцаа шитгэн ширтэл хоолоо идэх нийтэл тэгэл тус тусдаа тооцоохоо игээл явчихдаг л байхгүй юу? Яг энэ шиг тавилантай болцсон хүмүүс сонсоод байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө
энэ тавилан заяагаа энэ чигт нь урсгаад өнгөрүүлэх юм уу? Эсвэл нөгөө дэрэгдээ авч үлдэх юм уу? Эсвэл нь зүгээр үнэхээр ингээд нөгөө буруудаад явсан юм чинь гээд буцаагаад орхиод тэгээд дээр нь юу яачих юм уу? Дараагийн тавилан заяа гэж бас байж болно шүү дээ тий. Тэгэхээр хүн нөгөө хизээч нөгөө нэг хосын хорвоо гэдэг шиг нэг хүн байхгүй болчвол тэгэл орь нэгээрээ ингээл өөрөө өөрийгөө яллал тамлал буруу сонголт хийсэн ч гэдэг юм уу, ингээд дуусах ертөнц бол биш байхгүй юу? Хүний амьдрал чинь тий айгүй урт юм шиг мөртлөө их богинохон нэг л мэтгэд цаг хугацаа ингээл урсан одно. Тэгэхэд нөгөө нэг хажуудаа нэг юм хантай төшигтэй тулахтаа явсан илүү юу та дээр гэж би бол хөвдөө бодож байна. За тэгтээ энэ тавилангаар ингээд хоёр тишээ болсон хүмүүс байгаад байна. Тэгээд энэ дээр ингээд нөгөө хайртай дотны нөгөө хань ижил найз залуу найз хүн ч гэдэг юм үү те, тэр хүнээ ингээд алдсан хүн байгаад байгаа байхгүй юу? Алдсан гэдэг нь болохоор одоо бүр ингээд энэ хорвоо дээр байхгүй болцсон юм байна тэр хүмүүс нь. Айгүй сайхан тэрвэрлтийн санаж байна. Одоо ч бүр өөрөө ингээд нөгөө ертөнцийг ингээд баг хармааргүй, амьдралыг төсөөлмөөргүй, бүр ингээд нэг юм одоо нөгөө зүгээр л нэг махан бие шиг болцсон хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Хайртай дотны хүнээ алдчихад айгүй их тийм нэг бүх энерги нь ингээд ийм тас хар болцсон. Одоо цааших тавилан заяагаа ерөөсөө мэдхээ битсэн. Ямар ийм сони юм бэ гэдэг гайхшралд орцсон. Ийм хүмүүсээс сонсоод байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө тавилан заяа үйл тэнгэрээ ингээд гэрэлтүүлэх ёстой шүү. Тэгээ одоо тэр нөгөө энэ их хатуурхлаасаа ингээд салж гарах ёстой шүү. Зоригтой алхам хийгээд нөгөө нэг игээн тавилан лөө мөрөө гаргаач гэж байна. Тэгээд энэ дээр ингээд яагаад ч юм өртөө үндэстэйг илүүлсэн ойр ганцаараа. Тэгээд нөгөө уг нь ингээд ирээдүй байгаа шүү дээ гэж бодсон мөртлөө тийшээ явж байгаад ингээд жингүүдэл доошоо унчих юм шиг тийм мэдрэмжтэй хүмүүс байгаад байна. Угаасаа ч тэгээд зүүд нойрондоо ч хүртэл ингээд нөгөө хар дардаг ингээд юу л нэг юм эс орчгүй ертөнцлүүд ингээд уншиж байгаа юм шиг барих барьцгүй болцсон юм шиг ийм хүмүүс юу яаж сонсож байна. Тэгээд тэр нөгөө их сайхан мөрөөдөлтөй байшин лугаа ч гэдэг юм уу те. Тэр их сайхан амьдралтайгаа ингээд явж байгаа мөртлөө дандаа нөгөө нэг юм галаа болцсон одоо баг одоо орчин цагт одоо юунд тэр нэг юм дайн байлдаанд ороод нэг урагшаад авчиж байгаа юм шиг иймэрхүү их хатуурхал хүлээгээд яваад байгаа юм байна. Тэгэхээр нөгөө та бүхэн юуг би буруу хийсэн бэ гэд хэлвэл нөгөө буцагсдын тавилан хизээж бити ингэж нөгөө буур бууцсандаа бити хадгалаач. Тэгээд нөгөө амьд бус одоо хүний дүрстэй үлдээ хүүхэлтэй мөхөлтэй гэл байдаг штэ тий. За амьтны дүрстэй байж болно заяа. Хүний дүрстэй хүүхэлтэй бити хадгал. Өстой гуйж юм. Заяа. Тэд нар чинь ингээд бүр амар юм нөгөө цохимжгүй юм гэдэг учиртай байдгийг шүү. Яагаад эдгээр бүгдийг хилээд байгаа гэдэг нь тоглоом биш байхгүй юу энэ чинь. Хүн амьдрах гэж бас нэлээд их ядрын штэ. Тэгээл зүгээр нэг сайхан амьдрал бүх юм ингээл болоод бүтээл ингээл явцдаг болвол одоо нөгөө бүхэл хүн аз жаргалтай байх байсан баг. Тэгэхээр нөгөө бид нар яагаад ингээд нөгөө зовх үедээ зовоод жаргах үедээ жаргаад яагаад амьдралын хатуу хатуу үзээд яваад байгаа юм те. Энэ нь болохоор тэр одоо өвөг дээдсийн үйл тавилан үүсгэлээс за юу нэгдүгээрт хоёрдугаарт үүлийн үрээс гуравдугаарт өөрийн чинь таны алхсан мөрөөс шалтгаалж эдгээр тавилан ирдэг байхгүй юу. Тийм учраас нөгөө одоо бүгдийг ингэж засахын засч аргадуулах нь аргадуулах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл яагаад үүсгэлээс бүх юм шалтгаалдаг вэ гэхээр одоо бидний үүсгэл буюу өвөг дээдс одоо тухайн үедээ л одоо юу мэдэхгүй штэ. Тэд нар чинь одоо ингээл элдв бусын имийг хийн бүтээн одоо магадгүй тэр ангөрөө хийдэг юм уу эсвэл одоо тэр элдв бусын нөгөө дээдсүүд чинь ингээл айгүй сайхан одоо чадал хүчээ хөдөлцөйгээл ингээл ном хаялцсан эсвэл одоо ингээл дайн байлдааны үйл угсаа юу гэдгийг те. Тэгэл газар шороо хөндөх барих өстой нэрээ нэг тийм тэгээд тэр одоо өвөг дээдсийн үеэсээ ч гэсэн тэгэл одоо элдв бусын
үйл үзэл голомт сарнаад л ингээл хідэн голомт үүсгээд л ингээл явж исэн энэ тэр хатуурхлууд нь одоо тэр тухайн үедээ нөгөө хүний тавилан чинь их хатуу штэ. Тэгэхээр ингээд нөгөө тэр үүлүүд нь ингээд одоо үр удамд нь өвлөгдөөд ирсэн голомтын бариад ирсэн иймэрхүү хатуурхлаас ингээд болдог байхгүй юу. Тийм учраас нөгөө яагаад би ингээд энэ одоо гэртээ битгий хизээч хүн төрөстэй өгөлтэй хадгалаараа гэдэг чигээр энэ ингээд энгийн юм шиг тийм юу санагдчихэж магадгүй. Байдаг л нэг асуудал юм шиг санагдчихэж магадгүй үгүй байхгүй юу. Юм гэдэг чинь айгүй учиртай. Тийм учраас нөгөө тиймэрхүү зүйл ингэж хизээч битгий хадгалаараа гэж би баг хэлэх гээд шүү за. Тэгэхээр нөгөө нэг одоо магадгүй нөгөө нэг одоо би явсаар байгаад хандлаа. Одоо би амьдралд өстой нэрээ надад өстой үнэхээр хатуурах чинь зүгээр л би явчих гээл одоо ингээд нөгөө нэг үгийн төлөөс та нар минь битгий хийгээрээ. Одоо нэрээ нэг буцсан өхөн хатна гэдэг чинь одоо үгийн төлөөс байхгүй юу? Хизээч хүн яс юм дээр яг цагаад болоход хүн хизээч өгөхийг хүсдэг л байхгүй юу? Ягаад ч юм өхмөр санагдал одоо ингээд өгчүүл амар болоо энэ төр гэж бодоол ингэж байгаа боловч хизээч тэр чинь дахиад хизээч одоо энэ хүмүүн биед олж хизээч яг би өмнөх наснда яг ингэж амьдарч байсан да. За би тэгэхэд нэг алдчихсан. Тэгээ дараад нь нэг ингээд нэг юм за тэр алдаагаа давтахгүй би нэг сайхан амьдарчий гэд ингээд тэгж амьдардаг тавилан заяа хүмүүн заяанд байхгүй шүү. Өстой үнэхээр уучлаараа тийм байдгүй. Тэгээд нөгөө эргэж төрн мөрн гээл элдв бусын нөгөө нэг урсгалууд гэдэг юм уу одоо юу ч байдгийн тэгэл ингээл худлаа үнэн сургаал ингээл одоо хүний тархитлахаг угаагаал ингээл амьдралыг балж байгаа байхгүй юу. Үгүй тэр хизээч тэгж эргэж төрдгүй юм. За яв. Тэр хүн одоо нөгөө за би өмнөх наснда ингэж амьдарч байсан одоо би ингэж амьдрна. Хүн болгон тэгж төрж чадахгүй за яв. Яг уу тэр нөгөө одоо удхан бөө юу те бөө хүмүүс бол яг уу тэр тэдэн жилийн өмнө тэгэхэд тийм байсан гэд ингээд удамдаа эргэж залраад ингээд үйл тавилангаа ингэж ярьж хөөрнө гэхээс биш хизээч нөгөө бодит биеэрээ одоо та жишээ нь одоо хиний хинч гэдгийг те за энэ болдын цэцгээ гэдэг хүн байлаа те тэгэхэд болдын цэцгээ гэдэг хүн одоо тэдэн оны тэдэн сард ингэж төрсэн тэдэн үед ингэж амьдарч байсан гэчээ дараагийн он жилүүдэд буцаж төрөнгүүтээ за би тэдэн би болдын цэцгээ байсан одоо би дахиад ийм болчлоо гэдэг ийм үлгэр байдгүй шүү. Тэгэхээр нөгөө нэг оюун ухаанаа аягүй сайхан зэгцлээрээ цаг хугацаа амьдралын мөн чанар утга учирыг ингээд зөв зөөлөн ойлгооч гэж юм. За тэгээд ийм одоо тэгээд нөгөө эдгээр зүйл ингээд мөрдөж ингээд явж явахын цагт заа юу танд аягүй сайхан юу ирнэ. Одоо нөгөө нэг мөнгө нөгөө санхүүгийн эрх чөлөө гэдэг нэг хүмүүс ярьдаг штэ тий. Тэгэхээр тэр санхүүгийн эрх чөлөөнд бол та хүрнэ. За тэр эрх чөлөөнд нь хүрдгүү маа гэхэд та хүсэж байгаа нөгөө нэг бодож байгаа тэр мөнгө санхүүгээ бол бий болгож аавн заа юу. Гэхдээ нөгөө нэг одоо тэр нөгөө сэтгэлээ шархлуулсан хүмүүс байгаа даа штэ тий. Аягүй сайхан тийм одоо хүнтэй ингээд тааралдана. Гэхдээ нөгөө нэг гар бариад л ингээд 50 зайгаа өнгөрүүлж гээ зөрүүлж гээ байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээрээ жоохон анхаарал болгоомжтой байгаараа. Тэгээд нөгөө хамгийн сайн найзтайгаа юу муудалцсан хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Айгүй сайхан хамгийн сайнаар ойлголцооч тайрын дунд ингээд нэг юм орон зай үүссэн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн сайнаар ойлголцохыг хичээгээрээ үнэхээр тийм ойлголцож барамгүй үйл байгаад байгаа юм. Уг нь нэг тийм ноцтой үйл гэж бол харагдахгүй л байгаад ах юм. За тэгээд үнэхээр боломгүй байгаад байгаа бол одоо яа их вдэ. За тэгээд дээр нь штэ тэгээд танд нөгөө нэг юу яаж байгаа нь хамгийн сайхан юм нь болохоор юу юм бэ? Одоо төсөл хэрэгжүүлж байгаа шинжлэх ухааны нээлтийг гэж байгаа ч юм уу те. Одоо нэг өөрөө илтгэл тавих гэж байгаа юм уу мэдхгүй одоо ямар ч байсан нэг юм юу байгаад ах юм. Нэг юр бусын нөгөө хүн болгоны хийдгүү зүйлийг одоо хийж байгаа хүмүүс байгаад байна. Тэрэн дээр ингээд энэ нь юм тэр нь тийм ингээд хэлэнгүүт та хүлийн зөвшөөрөгдөх юм байна. Тэр юм чинь ингээд нөгөө нэг юу биелэлээ олно ч гэдэг юм уу. Та гэхдээ нөгөө амьдрал дээр ингээд мөрдөх юмаа мөрдөөд одоо энэ нөгөө юм амьдрал дээр чинь ингээд айгүй юм хатуурхалтай зарим минут ингээд талдуудаад штэ тий. Тэр болгоныг засаж залуулчих заа юу. Тэрний ар дээр бол нэрээстэй бүх тэр айгүй том зүйл биелэх гээд ах юм. Ягаад ч юм надад нэг юм
хүний оюуны хөдөлмөртэй холбоотой зүйл гэж би хэлэн заяа. Түүнээс ч одоо нөгөө яг уу тэр одоо нөгөө өөрийнхөө мотраар хийж байгаа одоо барилга байшин байдаг юм уу, өөрийнхөө мотраар хийж байгаа одоо тэр урлал те элдв бусын шашин үүлтэй холбоотой урлалыг бол та ямар ч байсан ингээл гараа гаргаал хийгээл дуусах чинь. Гэхдээ одоо яг энэ өгөөж хүртгээд ингээ баясал нэмэх гээд одоо бүр айхтар том өгөөж хүртдэггүймаа гэхэд байна штэ тий. Айгүй сайхан би сэтгэлийн нэг юм амар амгалан нэг баясал хүн ингээл нэг дотроос нэг айгүй их ингээ баярлдаг штэ тий. Нэг юм яг тийм баяслыг идэх юм чинь болохоор тийм оюуны хөдөлмөртэй холбоотой зүйл байх юм биш үү за. Тэгээд нөгөө нэг хийж байгаа зүйлээ эсвэл одоо магадгүй нөгөө өөрөө нөгөө нэг юм юугаа хийж магадгүй. Хоёр мутраараа юм хийж хамтлаа тэрийг нөгөө оюуны өмчөөр баталгаажуулах. Зөвхөн би шүү, миний брэнд шүү гэж гарах гээд байгаа ч юм уу. Айгүй гоё юм биш үү за. Тэгэхээр тэр нөгөө нэг өнгөрсний тэр сард ертөнцийн тавилангал таслуулчих заа юу. Тэгээд өстө үнэхээр их өстө айгүй сайхан юм. Энэ бол өстө үнэхээр шүү за. Өстө үнэхээр гоё санагдчихэв. Брэнд үүсгэнэ гэж ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг. За тэгээд нөгөө нэг X-Mix гэдэг байгаа хүн амтэн чинь гарч ирвэл тэрэн дээр хөөрцөглөөд л ингээл юу яагаад байв да. Эргэж хургаал тэгээл нөгөө нэг юу сэтгэл санаагаа хоёрдуулаад байв да. Тэртээ тэр угаасаа нөгөө хосын хорвоо гэж би хэлсэн шүү дээ тий. Хосын хорвоо дээр угаасаа тэртээ тэрхүү угаасаа өөр хүн угаасаа гарч ирнэ. Гэтэ нөгөө нэг X-ийг чинь муулж байгаа юм бол биш. Гэтэ нөгөө эргэж хараад бол дими шүү нөгөө зовлонгоос цухтараа л гэж хэлээдсэн шүү дээ тий. Тэгэхээр ингээд нөгөө айгүй сайхан. Тэгээд нөгөө хүрээлэл дундаа айгүй ийм хатуунтлаа энергитэй байгаараа за дандаа инээдгэн байгаараа дандаа баясдгэн дандаа зөөлнө дандаа нөгөө эвлүүлдгэн тий нэг ийм хаппи байгаараа л гэж би хэлэх гээд шүү за. Тэгээд цаг хугацаа болвол хүний амьдралыг хүлээдгүү тэр өстой урсгалаараа өдөр болгон урссаад л өнгөрч идэг учраас үн цэнийг мэдрээрээ. За юу алдсан цаг хугацаа эргэж олдохгүй шүү дээ тий. Тэгэхээр ингээд цаг хугацааны үнэлэмжийг мэдэрч явах чинь одоо өөрийн чинь амьдралдаа мөрдөх дүрмийн одоо баг левел 1 юм шиг санагдчихэ шүү. За юу тэгээд нөгөө гал усны асуудал үүссэн хүмүүс байгаа болвол тий гал усны асуудал одоо нөгөө хүн нөгөө нэг юм өөрийнхөө хүсэж ирсэн юм хийх гэж байгаад нэг юм шатчихдаг штэ тий одоо нөгөө ямар ч юм өгөөж буян шиггүй ингээл хүсэж хийчээд өгөөж хүртэхгүй ингээл бүх юм ингээд тэг пятнол гэдэг шиг тэг заадаг штэ тий яг тэр шиг болсон хүмүүс байвал нь хизээж тэрэн дээрээ бити гундаараа за юу энэ бол зүгээр л тэр амьдралын нэгэн хэсэг сорилт байсан шүү гэдэг юм хэлж шүү за. Тэгэхээр одоо нөгөө тэрнээсээ ч илүү их тавилан заяаг олно гэж байна. Тэгээд нөгөө нэг хамгийн гол нь та нар маань амьдралын эргэлтээ их зөв тийш нь эргүүлэх ёстой шүү гэж шүү за. Тэгэхээр тэрийг нөгөө нэг тэгээд одоо яахаарахгүй өөрөө чинь хизээш дөнгөнд байх ёстой хүн бишээ гэж байна. Одоо нөгөө нэг чи чадваргүй штэ, чи юм штэ, чамд ер нь хийж байгаа бүтээж байгаа байдаг юм уу? Ингэдэг юм уу, тэгдэг юм уу? Тэгээд одоо яах вэ нөгөө нэг гэрэлтэн бүтээгүй, бариагүй хэл ийм одоо нэг ийм сайхан ханилан суун гэж байж байгаа. Тэгээд нөгөө гэрэлтэн бүтээгүй, эсвэл хааны жилэн дэрэгдэн байхгүй болсон эдгээр хүмүүс бол ингээл нэг юм айхтар буруутгалд хүлээнгүүтэл өөрөө өөргөө дөнгөлчихөж байгаа байхгүй юу? Хизээч тэгж өөрөө өөргөө дөнгөлөх шаардлага байхгүй шүү гэж байна. За тэгээд энэ дээр ингээд үлийн дөрвөө одоо ихээс дөрвөлээ ихээс гурвуулаа хүмүүс сонсож байгаа бол одоо шаардлагатай тохиолдолд хувийн уншлага аваарай гэж би хэлэх юм биш үү за. Тэгээ ялангуяа нөгөө нэг за тэгээд энэ одоо тэгээд өөрт чинь одоо нэг л юм анхааруулгыг хэлэхэд одоо нөгөө мууд жанжин бити яваараа. За юу нөгөө нэг юм юуны үлгэр байдаг лээ. За тэрийг санахгүй байна. Би тэрийг нөгөө тэрнтэй зөвлөж идэгсэн чинь тэр юуг сандгүй гэсэн чинь ингэж байна. Чи өөрөө нөгөө нэг сул дорой нэгэнд чи өндрөөс харж хацлаа гэд чи битта
дэлгэр заяатай болчихгүй шүү гэдэг мессежийг хэлж шээ. За юу. Чи болвол одоо тэгтээ яг би бол хизээж тэгдэггүй харин ч хүмүүс надлуу ингэж ханддаг штэ. Би харин ч өстой нэрээ айгүй юм дөрөө дууга хүний үгээр штэ мүгээр штэ гэд ингээд яриад иж магадгүй. Тэгтээ чи болвол яа харахгүй нөгөө гим зэмгүй хүнлүү ингэж айгүй тийм муха нөгөө юу арын шин гаргасан юм бол зөндөө байш үү. За тэгэхээр нөгөө хүн яг нөгөө өөрөө өөрийнхөө нөгөө гаргасан зан арын шин хизэж хүлийн зөвшөөрдгөө өөрөө өөрийгөө өмгөөлдөг нь одоо нөгөө амьд бодгоолны л юу л та гаргах тийм реакц ахгүй юу. Тэгэхээр нөгөө яг уу энийг сонсчоод чи ингээд ууч нь хүрээд ингэжсэн ч гэсэн чи айгүй сайхан нөгөө уучрахаараа бодоод үзээрэй. За юу. Чиний өмнө хариулт чинь ингээд хит хитээрээ гарч ирнэ. За. Ийм биш үү. За юу. За өөр нэмэлт мессеж байна уугүй юу харчаад тэгээд 3 дахь группийнхаа уншлагыг эхлэе. Дуусгая гэж байгаа нөгөө нэг өмнөх 2 группийнхаа андуураад хэлчих шиг боллоо шүү. За ингэж байна. Чи болвол хайрлагдах ёстой хөөн гэж шүү. За. Тэгээд нөгөө нэг одоо яг зүгээр ингээд манан дунд төрцөн явж байгаа гинэ. Өөрөө өөрийгөө олохоо байцсан, хинээс тусламж ирэх үү, яах вэ хөвгдөө мэдэхгүй. Ингээд бүр яг худалч үндэстэ бачуурч хүлээ гэдэг шиг л яг бачуурцсан л явж байгаа юм байна. Одоо энэ бүх хатуу үлийг ингэж таслуулаад дараад нь үнэхээр гэгээ гэрэлтэй сайн сайхан үйл ирнэ. Тэгээд өөрөө чинь ингээд нууцаар инэрдэг хайралтай хүн байдгийн байх шүү. За юу энэ дэстэ үнэхээр итгээрээ. Оо намаа хин тэгдгийг хин л байв үжтэй гэл өөрөө өөрийгөө хизээч битээ дордлоороо. За юу. Тэгээд нөгөө нэг наадам нарийн чинь нэгтэж болохгүй шүү. За ер нь балансын тунгийн тааруулаарай. За юу. Маш их тунгийн тааруулаарай. Тэгээд нөгөө айгүй тийм нөгөө бороо шороотоо тэнгэр эцэг ингээд хатуурхсан одоо байгалийн үзэгдэл бий болоод байгаа тиймэрхүү үед хизээч битээ аян замд гараараа. За юу. Тэгвэл нөгөө нэг замчгүй мөрчгүй болно гэдэг хатуурхлыг хүлээсэн хүүхдээ байгаа дээ шүү. За замчгүй мөрчгүй болно гэдэг нь одоо тэр явж байгаа замдаа төөрөөд явж байгаа зам чинь охордоод байхгүй болно. Мөрчгүй болно гэдэг нь болохоор одоо чи нөгөө аял зугаалж явах гэсэн биш. Өөрөө өөрийгөө алдан гээх үедээ тий. Тэгэхээр энийг ингээд айгүй сайхан бодороо гэж шүү. За юу. Тэгэхээр ямар үед дэлгэр үйл аял зугаалганд гарах уу гэхээр айгүй сайхан тийм цаг агаар үүлээ ингэж харж байгаад ингээд айгүй сайхан тийм дэлгэр үед л гараараа. За юу. Одоо нөгөө яас айхтар хатуу муухай юм хилтийн энэ төр гэж бодовдоо. Тэгээд өөрөө өөрийн чинь тавилан заяаг даахын тулд өөрөө өөрийн чинь тавилан заяаг гэрэлтүүлэхийн тулд одоо өөрөө өөрийнхөө үргийг биелүүлэхийн тулд би гарч байгаа хатуурхалтай өвлийн үннээр нь гарч байгаа гэгэн заяаг нь бас үннээр нь элдв хачир нэмэхгүйгээр ингэж толдож хэлж байгаа шүү. За юу. Түүнээс ш одоо би одоо нөгөө чихрэн дээр чихэр нэмээд давсан дээр давс нэмээд яах вэ тийм ээ. Чихрэн дээр чихэр нэмсэн ч тэр чихрний амт нь яг л чихэр ивэрээ байдаг. Давсан дээр давс нэмсэн ч тэгэл тэр бас давс л байна. Түүнээс ч давсан дээр давс нэмэнгүүт хувираал буцаал ингээл чихэр болохгүй байхгүй юу? Чихрэн дээр чихэр нэмэхээр бас буцаал хувираал давс болохгүй байхгүй юу? Тийм учраас нөгөө өөрөө өөрийн чинь төлөө хэлж байгаа шүү. Тийм учраас нөгөө айгүй сайхан бодоорой. Тэгээд одоо нөгөө нэг хосын хорвоол гэж би хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө юугаа дэлгэрүүл одоо эр имийн харилцаа тий халуун дотн уур амьсгал одоо тэр нөгөө одоо 2 дугаар сугийн үйл тавиланг одоо ингээд их удаан замлаар хийгээгүй ч юм уу одоо өөрөө өөрийгөө одоо им гэдгээч мэдхээ байсан ч юм уу иймэрхүү асуудлаар ингэж удаан явж болохгүй шүү гэж юм. Өөр зүрхнийхээ гомдол үлийг ингээд тасалж явуулахгүй бол чи ингээд өрөөл бусдын тавиланд ингэж идэгдээд ингээд дуусах гээд байгаа юм уу яах гээд байгаа юм босоод өндийгөө чи гэж ингэж хэлээд байна. Тэгэхээр одоо нөгөө өөрөө өөрт чинь нэг жоохон барьц хэрэгтэй юм байна. За юу. Чи тусланд мэдлэг авах хэрэгтэй хүн байдаг бол надад нэг эндээ нэг жоохон дэмнээд өгчөөч тэхүү гэд ингээд хэлчихвэл одоо чамааг ингээд дэмнээд ингээд чи гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? За юу. Энийг аягүй сайн бодороо. Яхахгүй тэр өөр зүрхний сэмэлцэн үйл
ер нь хэцүү. Тэгээд нөгөө хизээч бити нөгөө нэг өөрөө өөрт чинь нөгөө нэг таацсангүй тийм өгөр ийм бэлэг хадаг авахыг хүсээдээ л да. Тэр чинь одоо заавал одоо амь амьдралээс дэлгэр заяагаа олчих юм бол тэр одоо нөгөө нэг элдв бусын нэг юм хоёрын хооронд шагнал урамшуулал тий хоёрын хооронд гэж хэлсэнд уучлаарай тухайн хүндээ бол айгүй их юм үнцэнтэй байхыг үгүйсэхгүй л дээ. Гэхдээ нөгөө ийм нэг ийм яхахгүй нэг тийм нэг шагнал урамшуул ингээд авахыг хүсэж байгаа хүлээж байгаа ч хүмүүс ч хэл сонсоод байх юм. Тэгэхээр нөгөө өөрөө нөгөө айгүй тийм бүх зүйлийг ингээд хийцэн бүтээсэн болохоор бас үнэлэхийг хүсэж байгаа. Тэгэхээр нөгөө энэ дээр чинь нөгөө өөрөө чинь дөнгөлцсөн хатуур галтаа хор найруулсан хүний тавилан бас байдаг учраас чи өөрөө дарагдаж явдаг юм байх шүү. За юу. Түүнээс ш одоо нөгөө айл хизийнэ одоо үнэлэгдээд дээдлэгдээд ингэсэн байх ёстой байж итэл цаг хугацаа өнгөрөөд л байдаг чи үнэлэгддэггүй. Өрөөл устд нь нөгөө нэг баясаад цингээд ингээд урамшуул үлээ аваад ингээд нөгөө томроод гэдэг шигтэй ингээд яваад идэх юм шүү. За. Гэхдээ энэ үйл дээр ерөнхийдөө нэг айхтар ингээд гунаал, туняал, элдвлээл ингээд гансраад байх болол шаардлага байхгүй. Гэхдээ нөгөө яг хүн хийсэн бүтээсэн учраас тэр зүйлээ авахыг л хүсэж байгаа юм байна. Гэхдээ яг нөгөө хорвоо дэлхийн нүдтэй ямар ч байсан нүдтэй юм чинь тэр тавилан ирж л таараа. За юу. Чи харин нөгөө нэг их ийм хатуурхал юунаасаа заавал ингэж босож өндиж гарах ёстой шүү. За. Тэгэхгүй бол нөгөө ерөнхийдөө юу яагаад вэ? За тэгээд нөгөө өөрөө өөрийгөө олох, өөрөө өөрийгөө инэрэх, өрөөл бусдыг инэрэх тэр нөгөө удам угсааны үйл тавилан те одоо магтгүй тэр хүн чинь одоо айл эзэн инэрх гэж яхад бараг л эвгүүдээд одоо хүнч таньхаа байцсан штэ ч гэх юм уу. Тиймэрхүү хатурхал миний өдөөс бити хэлээрээ. Одоо өстө үнэхээр би тийм үг бол үнэхээр сонсомооргүй байна. Угаасаа хэлхийг ч хүсэж байгаа хүмүүс байгаад байна. Гэхдээ би бол тийм үг сонсохгүй. Гэхдээ хувь тавилан, заяа тавилан, тэнгэр эцэг нүдтэй учраас бүгдийг харж байгаа. Тийм учраас ингээд та бүхэн маань одоо энэ бичлэгээс ингээд сонсоод тэгээд өөртөө таацуулан бодоод энэ ингэчээ тэрэн дэж энийг хэлж байгаа шүү гэд юм ингээд тооцоолон бодоод ингээд дэлгэр заяагаа олоорой гэж би хэлэх гээд шүү. За тэгээд та бүхэндээ баярлалаа энэ хүртэл сонссонд. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя.